Эрхэм өнд үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр өсгөөтэйгээ хамт нэг сэргэн мандалтынхаа дугааруудыг үргэлжлүүлэхэд инхүү бэлэн боллоо. За хэрвээ та бүхэн манай өмнөх дугааруудыг үзсэн бол за сэргэн мандалтай хэд хэдэн дугааруудыг хийсэн байгаа. За тухайлбал сэргэн мандалт гэж юу вэ гэдэг анхны дугаар. За Леонардо да Винчи. За зарим хүний хэлж байгаа бол ертөнцийн 8 дахь гайхамшиг гэж ярьдаг. Леонардо да Винчигийн тухай ярьсан. За Микеланжело Бонаротти, Рафаэль Санти, за Домгийн Боттичелли гэх мэтлээ одоо сэргэн мандалтын гайхамшигтай төлөөлөгчдийн тухай ярьсан болвол энэ дугааруудын маань үргэлжлэл өнөөдөр Данте Алигьеригийн Тэнгэрлэг туульсын 5. За яг үннийг хэлэхэд бол би хоёр уншаад ойлгоогүй. Тэр өсгөө маань өнөөдөр надад гоё сайхан тайлбарлаж өгөө. Бас үзэгчид маань ч гэсэн өсгөөгийн маань ярианаас одоо энэ Тэнгэрлэг туульс ер нь энэ Данте Алигьери гэж чухамхийн сэргэн мандалтын бас томоохон төлөөлөгч гэж тооцогддог тийм ээ. Тэгэхээр энэ хүний тухай бид нэр өнөөдөр ярихаар инхүү бэлэн боллоо. За дугаараа эхлэхийн өмнө Free Podcast-ын зүгээс зүрх мартахгүй хэмээх аянд нэгдэж байгаа гэдгийг бас дуулгахад таатай байна. Таны доорх гарч байгаа дансан танд үлсэн мөнгө одоо олон хүүхэд зүрхний өвчтөе хүүхдүүдэд амьдрал ирээдүй бэлгэлэн гэдгийг одоо дуулгахад таатай байна. За ингээд манай одоо зүрх мартахгүй аянд нэгдэхийг та бүхнээс уриалж байна. За өсгөөд энэ оройн мэндийг сайн байна хүргэе. За Тэнгэрлэг туульсын одоо 5. За энэ Флоренц хотын одоо тухайн үеийн юм да тий. Эмх замбраагүй байдлаас ер нь эхлэлтэйгээр л бичигдсэн юм уу гэж ер нь харагдаад байдаг л та. Тэгээ би нэг оюутан байхдаа бол уншижсэн нэг 2 дугаар курс байсан шиг санаж байна. Тэгээд тухайд бол ингээд 2 уншаад нэг юм ойлгоогүй ингээд нэг хардтай тиймэрхүү байдалтайгаар дууссан л та. Би бол ер нь би бас унших чихтэй анзаарах нэ. Ер нь ихний уншлага бол тэгж л явах юм байлээ хүсээгүй. Би бас нилээд ойлгохгүй суус. Одоо ч бас нилээд диск нь бол ойлгоогүй явж байгаа. Гэхдээ ямар ч чадах хэрэг ухаж түнхсэн хэд 3 зүйлсээс иш татаад зөв сайхан ойлгуулахыг хичээе яа гэж бодож байна. Таны хэлж байгаа бол зөв л дөө яг тухайн үеийн Флоренц хот ч гэлтгүй ер нь дунд зууны улс төр нийгмийн байдлаас хамаарч энэ бүтээл бол гарч ирсэн гэж ойлгох гот. Яагаад вэ гэхээр Данте бол өөрөө яг 13 дугаар зуун 14 дугаар зууны яг завсрын үед нь ингээ байсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хот улсуудын хоорондын улс төрийн тэмцэл маргалдаан асар өндөр. За үүний дээрээс бол Ромын пап нарын одоо хээл хавхуул авилгал сүм хийдүүдийн одоо бузар нүгэл бол одоо шимшиггүйлэх юм байсан. Тийм хэцүү цаг үед байсан. За тэгээ өөрөө бол анх дөрөнд бол улс төрч болохоор явсан. Аавын адилаар өөрөө бол дундаж айлын хүү байсан. За тэгээд 1302 онд бол одоо Флоренц хотынхон приоруудын нэг болсон. Приор гэдэг нь бол одоо тухайн үеийн ерөнхий сайдчиг гэж ойлгож болно. За тэгээд 265-аас 1321 оны хооронд амьдарсан гэж байна. Тэгээд юу болж байгаа вэ гэхлээр ерөөс 2хан сарлын албан тушаал дээр сууж байгаад тухайн үед нь бол хар гэлфүүд гэж нөхдөд гарч ирсэн л дээ. Нөхдөд тий. Тэд нар бол гот нөгөө нэг ариун Ромын эцэдгүүрний талд байдаг. Арай нөгөө Ромын папы эсрэг байр суурьтай одоо намч их одоо тийм үзэл сурталтай улсууд байсан. За тэд нар гарч ирснээр Данте Алигьери бол одоо цөллөгт гарсан байдгийг. Арженти гэж эрхэм болтоныг цөллөгт гаргаад амьдаар нь шатаах тийм тушаал болгох гэсэн байдаг. За тэгээд тэрнээс хойш бол одоо төрсөн нутаг буюу Флоренц хотод дахиж нэг ч удаа хөлөг гიშгэж байхгүй. Аав нь тэгээд ямар сайндаа Тэнгэрлэг туульс дээр хүртэл аав нь түнд бичсэн байдаг. Яваажин дээр гарахад бол чи бол одоо өөрийнхөө одоо өсөж тойронсон тэр босго тэр шатан дээр чи дахиж гიშгэхгүй. Энэ бол чиний амьдралын хамгийн том эмэглэл байх болно гэдэг. Хэлдэг гэдэг ч юм уу. Энэ бол одоо түүний хувьд амьдралын хамгийн чухал одоо зүйлсүүдийн нэг хамгийн чухал нөлөө бүхий одоо үйл явдлуудын нэг байсан гэж ойлгож байна. Үүнээс өмнө түүний яг юм яруу найргийн бүтээлүүдийг бол утга зохиолын бүтээлүүдийг хийж байгаагүй. Нэг сонирхолтой бүтээлийг хийсэн поэтика буюу яруу найргийн тухай нэг бүтээл хийсэн. За туйрал зүйчгч манайхаар орчуулад байдаг. За энэ бүтээлийн өрөөнд бол шүлэг ямар байх ёстой, яагаад шүлэг ер нь бол урлаг уран сайхан дотроо тэр тусмаа үгийн урлаг дотор хамгийн дээд урлагны гих талаар гих мэтчлэн бол одоо тийм шинжлэх ухааны трактат маягийн бүтээлийг бол төөрөвсөн байдаг. За тэгэд яг юунд гарсныхаа ар дээрээс бол Витано тэгэд тухайн үед бас цөлөгт гарахаас өмнө Вита Нова гэж бүтээлийг хийсэн шинэ амьдрал гэдэг утгатай
энэхүү бүтээлийг бүтээсэн байдаг. Энэхүү бүтээлийг бол Беатриче гэж бүсгүйсэн байдаг. За Беатриче хамгийн сонирхолтой нь Беатриче гэж бүсгүйтэй бол ерөөс 2 удаа амьдралдаа таарч ирсэн. Нэг нь бол Беатричег 9 настай байхад нь нөгөө нь бол Беатричег 18 настай байхад нь 2 удаа л харж ирсэн сүм дотор. Тэрнээс өөр дахиж харж байгаагүй. Тэгсэн мөртлөө бүх насаараа сэтгэл дотор нь тээж авсан. Орсуудын хэлдгээр бол куртуазная любовь гэдэг. Энийг бол одоо нууцхан хайр гэдэг ч юм уу, санаалаг хайрч гэдэг юм уу. Тэр алсаас хараад ч юм уу ингээд бодоо явж идэг. Тийм чимээгүй хайрлуулж таарад байгаа юм. Ерөөсөө тухайн бүсгүйг бол одоо тухайн бүсгүйгээр одоо өөрийнхөө хайр, гой сайхан хамаг бүх юмны төлөөллийг болгож одоо хайрлаж явдаг. Тэрнээс учраас тэр бүсгүйг бол би зүс царай гэдэг ч юм уу тухайн тэр зүйлс нь биш одоо тухайн бүсгүйн бол одоо санаалаг шинжтэнд одоо дурлж эхэлж байна гэсэн үг. Одоо тухайн бүсгүйн төгс төр төрхийг толгоон дотор бүрдүүлээд үүндээ дурлж байна гэж ойлгож байна. За тэгээ энэ хүрээнд бол Vita Nova гэдэг бүтээлийг нь хэрэг унших юм бол төгсгөл дээр нь би урд өмнө хэнийг ч үзэж харж байгаагүй тийм гайхалтай бүтээлийг би Беатричетэй зориулнаа гэсэн байдаг. Яагаад гэсэн бэ гэхээр Беатриче бол 25 наснда өөд болсон байдаг. Үүнийг нь мэдсэн Данте бол гүн эмгэнэлд ороод 1304 оноос эхсүүлээд Тэнгэрлэг туйлс буюу зүгээр л комедиа гэж бол өөрөө бичгтээ бол хийж байгаа. Гэхдээ бидний орчин цаг нэрлэл сурснаар бол Тэнгэрлэг туйлс гэдэг энэхүү бүтээлээ тойрвож гэсэн байдаг. Беатричедэн зориулж. За тэгээд Тэнгэрлэг туйлсын гол онцлог юу вэ гэх юм бол хүн төрөлхтний түүхэнд за хүрэн төлөвлөгт нээж их нарай болохгүй бах. Барууны соёлын түүхэнд 3 гол үйл явдал одоо итгэмээрэг үе шидийн гэмээр 3 том үйл явдал байдаг гэдэг. Нэг нь бол эртний грекийн ардчлал. За тэр зөвхөн Афин хотод байсан тийм Аристотель, Сократ, Диоген гэл хамаг мундаг философч, Демокрит гэл хамаг мундаг философчид нэг хот дотор амьдарч исэн энэ цаг үе. Хоёр дахь нь болонгууд сэргэн манталтын үе. Бидний одоо яриад байгаа. 3 дахь нь болонгууд Оросын утга зохиолын хувьслыг ярьдаг. Нөгөө бид нар Достоевский, Тургенев, Лев Толстой гэл одоо дэлхийн хамаг мундагуд амьдарч исэн 3 үеийг ярьцдаг. Тэгвэл энэ Дантегийн Тэнгэрлэг туйлс бол яг сэргэн манталтын үеийн ихэнх хэсэг явж байгаа хөө яг сэргэн манталтыг боловсрож тухсаагүй яг сэргэн мантал гэдэг ойлголт бүрэн гүйцэд гарч ирэхээс өмнө эхлэлийг нь тавьж исэн тийм бүтээл гэж ойлгож байна. За тэгээд барууны утга зохиолд байдаг 5 хамгийн гол уран зохиол гэж явдаг. 5 хамгийн гол уран зохиол гэж байдаг л да. Тэрэн дотор бол нэгдүгээрт 1 2 дугаарт бол Гомерийн Одиссей, Илиад, Одиссей. 3 дахьт нь Дантегийн Тэнгэрлэг туйлс, 4 дахьт нь Дантегийн өөрийн багш гэж яриад байгаа Виргилийн Энеид, 5-т нь бол одоо Тэнгэрээс Lost Paradise буюу алдагдсан деваж ингээд бүтээлээдэг. Тэрэн дээр бол одоо Люциферийн домог гэрэл авчрагч одоо гэрэл авчрагчийн одоо яг хэрхэн деважингаас хөөгдсөн тухай тийм домог байдаг. Энэ 5 бүтээл бол барууны ертөнцийн тулгуур 5 бүтээлээ гэж авдаг. Одоо нэг хятадын 4 сонгодог зохиол гэж байдаг байхгүй одоо нэг хүүтэн уулын бичиг хон вомон тэ улаан асрын зүуд улсын том тэ 3 улсын түүх тэгээд COG буюу нөгөө баруун зохицсон тэмдэглэл гэхэд тэрнтэй л адилхан юм байна л тийм ээ. Тэр чи одоо хятадын 4 сонгодог зохиол шүү дээ. Тийм манай дээр болонгууд нөгөө гисэр жангарын тууч гэдэг тийм ээ. Гисэр жангарын тууч нууц төвч өгөөр бол Монголын тэг хөх судар энэ дөрвч одоо Монголын хамгийн гол дөрвөн бүтээл гэж явдаг. Адил барууны хамгийн чухал 5 бүтээлийг энэ 5 бүтээлээ гэдэг. За тэрний нэг болох Данте Алигьеригийн энэхүү бүтээлийг үлдээвэл өнөөдөр ярих гэж байна. За тэгээд Данте Алигьери яг одоо хэдүүлээ хэрэг өмнөх дугаарууд дээр харьцангуй намтар ярьж исэн бол энэ бүтээл дээр бол энэ дугаар дээр бол харьцангуй энэ бүтээлийн тухай ярина. Илүү уран зохиолын задлан шинжилгээ маягаар явнаа гэж ойлгож болно. За тэг Тэнгэрлэг туйлсууд бол өөрөө сонирхолтой л да. Энэ бол нийтдээ 30 эхний 5 нь болонгууд 34 бүлэг, 34 дуулалтай. За тэрнээс хоошоо болонгууд юу 33 гээд нийт 100 дуулалтай. Тэгээд дунджаар нэг 4500 мөр бүлэг өрн 4500 мөр бүхий шүлэгтэй ийм нүсэр бүтээл байдаг. За тэгээд энэхүү бүтээлийн там гэт одоо хамгийн алтартай хэсгийг нь хэдүүлээ ярих гэж байна. Яагаад тамыг онцолж ярьж байна вэ гэхээр хамгийн анх ер нь тамийн дүр зургийг бичсэн хүн гэдгээрээ Данте Алигьери онцлогтой болов бичиж байгаа. Яагаад вэ гэхээр Библиэлд бол одоо харьцангуй тамийн тухай бол ярьдаггүй юм байна. Хэд 3 удаа дурддаг. Гэхдээ там бол ямар бүтцтэй яадаг газар хэн байдаг одоо ямар нөхдүүд тэнцээ зовж тарчлаад байж идгийг бол хинч
дурдж байгаагүй. Данте Алигьери бол тамийн энэ 9 тойргийг бичснээр бол одоо тойрог болгон дотроо өөр одоо нүгэл хийсэн хүн болгон хийсэн нүглээсээ хамаарат тэр өөр тойрогт багтдаг гэдэг баг шүү тийм ээ. Тий. Хийсэн нүглийнхаа яг хүртэх ёстой шийдвэрлээ аваад тий. Яг тэгээ байж байгаа гэсэн үг. За тэгээд Данте Алигьери бол энэхүү тэгснэр бол одоо Библийн одоо шинэ бүлгийг бичсэн гэж зарим хүмүүс ярьдаг. За хэдүүлэнгийнхэн хувьд энэ шашинлаг бүтэц одоо шашинлаг агуулга гэхээс илүүтэйгээр Данте Алигьерийн хайр, за тэгээд ертөнцийг үзэх үзэл, философи, за тэгээд ер нь сэтгэл зүй талаас нь бүтээлийг бол илүү харж үзнэ. Ягаад тэгсэн ч илүү зүгээр. Ягаад гэвэл Данте Алигьери энэхүү бүтээлийг бүтээхдээ бол одоо хэдий гол дүр нь Данте гэж өөрийгөө гол дүрээ болгож явж байгаа ч гэсэн бүтээлийг бол уншигчид зориулж нүглийн амжилах боломжийг олгож энэхүү бүтээлийг бүтээсэн буюу сэтгэл зүйн шинжтэй одоо энэ нэг тийм процесс нэг үйл явцад оруулах маягаар бүтээсэн буюу за хүмүүс бид нар ийм нүглийг үйлддэг юм бэ шүү. Энэ нүглийг үйлдээд энэ тамийн энэ тойрогт очих бол их амархан юм байна шүү. За тийм учраас юу болж ийнэ вэ гэхээр бид нар хэрхэн энэ одоо тамаас чинь ангижирч салах уу? Яаж яваач нар очих вэ? Хэрхэн бид нар зөв шийдвэр гаргадаг болох вэ гэдэг тал дээр ажилласан ийм бүтээл. Бид нарт бол одоо гигэрхүйн одоо юу гэх үтэй арга замыг өхийг хичээсэн ийм нэгэн бүтээлээч гэж хэлж болно. За мөн өөрийнх нь намтар бүтээлч гэж хэлж болно. За бас дээрээс нь түүхэн зохиолч гэж хэлж болно. Ягаад гэвэл маш олон их хэмжээний домог туйлсын бүтээл дотор шингэсэн байдаг. За тэгвэл хэдүүлээ бол энэ бүтээлтэй танилцъя. Эхлэл хэсэг нь бол их алдартай л да. Энэ насныхаа үд хивэж байхад би эзгүй харанхуй балар ойд зам алдаж эргүүтэж бодолж төөрлөө яах билээ гэж хэлдэг. За би сая хэлсэн шүү дээ нөгөө замчлах үүрэгтэй бид нарт одоо чиглүүлэх үүрэгтэй гэн энчинээс гарч эхэлж байгаа. Данте дээр бол Дантегийн бүтээлүүд дээр ой мод гарна гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ бол төөрсөн байдал, ер нь нэгтэй малтагдсан юу хийхээ мэдхээ байсан, гүйрсэн байдал тэр байдлыг бол илэрхийлдэг. За тэгээ ихэнх хайлаан дээр бол энэ болонгууд цахилгаангүй орчуулах шүү. Манай дээр бол хоёр орчуулга байгаа. Хасватаргон орчуулга байгаа 90 оны энэ. За тэгээд цахилгаангүй энэхүү орчуулга байгаа. Цахилгаангүй бол яг энэ Гомерийн Одиссей, Илиадыг бас орчуулсан. Ер нь бол номог төвс дээрх гаргууд момдог орчуулдаг ийм ирхэн байгаа. За тэгээд тийм болохоор илүү их уянгалаг санагдсан юм аа. Тэгээд ямар ч тач хинийхийг бол цахилгаангүй орчуулгыг бол барай явж байгаа гэдэг ямар ч үсэлж. Орчуулгаас хамаарат зохиол бас өөр болоо хувирчдаг. Ягаад гэвэл тухайн хүн өөрийнхөө зүрх сэтгэл юм яаж ойлгосон шингээдэг учраас. За тэгээд ингэж эхэлж байгаа. За тэгэхдээ бол 3 адгуустай таардаг. Арслан, чон, хар ирвэс гэдэг. Энэ гурав бол гуруула хүний одоо хамаг муухай зан чанаруудыг илэрхийлж байгаа. Одоо өсвөлэн, үлэн байдал, за тэгээд уур хилэн шунал гэдэг энэ гурвыг бол харуулж байгаа. Арслан бол бардамнал, уур хилэн бол одоо эмэгчин чон гэж байгаа юм бол та. Одоо хэлхээр хараал өгүүлж байгаа. За эмэгчин чон нь болонгууд завхаа байдал одоо шуналыг бол илтгэсэн ийм байдалтай. За тэгээд за чи одоо энэ нүглүүдэд ингээ баригдхан дээ гэдээ айгаа байж итэл ихний туйлын туул дээр юу болж байгааг ингэвэл нэг инэрэлт ачтай нэг юм сүнс гарч ирж байгаа. За тэр сүнс нь хэм гэсэн чинь өөрийнх нь хамгийн хайртай багш. Одоо өөрийнх нь хувьд бол шинжлэх ухаан, философи, утга уран зохиолын ноён оргил хамаг юмных дуртай юмных нь бэлэгдэл буюу Вергил өөрийнх нь хайртай зохиол болох Энеидийг бичсэн Вергил түүнийг одоо замчлагаар хүрч ирсэн баг. За тэгээ хоёрдугаар дуулал дээр юу гарч байгаа вэ гэхээр за би чамайг одоо тамаар замчилж явна. Чи бит хоёрыг бол урт зам хүлээж байна. За тэгээд тэгхтэй бол энэ бол тийм нэг тийм хүсээд ахаар зүйл биш. Оцсон хойноо чи тэнд олигтой сайхан ямиг үзэхгүй шүү. Ойхерт илэрсэн сүнснүүд орилж инэлж бөгөл үзнэ. Олон хүн үхэж энд ирээсэ гэж муу ёрлож байхыг үзнэ гэдэг. Энэ бол очихыг хүсээд ахаар газар руу хоёулаа явахгүй. Энэ бол хэцүүхэн газар шүү. За тэгээ хоёр дахь хайлаан дээрээ бол за энэ муухай газар руу ч одоо яах юм бэ? Би ч н одоо тэ Павел хамтан биш. Би Энеид биш. Би бол одоо тэр мундаг улсуудын чинь нэг биш штэ. Би яаж энэ тамиг чинь гатлах юм гэсэн чинь үгүй надад тэнгэрээс ирсэн одоо сахиусан тэнгэр намайг чамайг одоо хариуцж аваад тамиг гатлуулаад яваачин хөдөлж авчир гэж хэлсэн юм. Тэр бол Беатриче гэж бүсгүй байсан юм аа гэж хэлдэг. Тэнгүүт
миний хайртай бүсгүй Беатрича маань надтай уулзахыг хүссэн юм байна. Тэгвэл энэ бол учиртай. Явдаг хэрэг. Би чадхал болно. Бурхны ивэлд ор байна гэсэн үг. Би бол чадах юм байна. Яг гэвэл Беатрича яваачны дотор байгаа байхгүй. Тийм болохоор за би бол одоо явж чадах юм байна. Тамыг би гаталж барах юм байна. За тэр зундаа бүр хайртай багш минь байхад би бол одоо алдахгүй юм байна гэдэг итгэл найдварыг дүүр дайгаад 3 дахь хайлан руугаа шилжиж байгаа буюу тамийн үдэнд ирж байгаа. За тамийн үдэнд ирэхэд бол аюултай үг өөрөөс угтаж авдаг л та. Энэ бол маш алдартай. Дэлхийд даяар энийг хараад бол энийг бол одоо цөхрөнгүү байдлын илэрхийлэл. Одоо там бол ийм л байх юм байна гэдгийг бол харуулдаг. За эхлэхдээ бол ингэж хэрэгж байгаа. Өртлөөс зүглийн харанхуй там руу дагуулъя би чамайг. Үхэж мөхөгцөдийн сүнс сүгдрийг үзэх болно. Чи тэнд үүлийн үртэй нүгэлтний орилон чарлааныг сонсох болон тэнд хүмүүн гэдэг хайр дурлалын халуун илчээр амьлж хөх тэнгэр бурхны эрхэнд төрж тавилангаа эдэлдэг болохоор хөрсдөд хичнээн ихийг сурч мэдлэж үхэхийн жамаас зайлахгүй. Үүлгэр их хорвоо ертөнцийн жам хууль илэрхгүй үнэн мөнхөд хүмүүн биднийг эрхшээж буйн учир өөр зам байхгүй тамд очихоос аргагүй болохыг үхээрийн орны үүдэн дээр үнсээр бичсэнийг өөрөө чи ухаарч байгаа биз дээ гэж хэлж байгаа. За эн чи ирсэн хүн бол буцдаггүй шүү. Гэт Христийн шашны онцлог гарч эхэлж байгаа. Хэрвээ манай буддын шашин дээр самсарагийн хууль буюу амьдралын тойргийн хуулиар бол одоо эргэж ирдэг. Одоо бид нар хүн байгаад буян нүглийнхаа одоо дэнслэгийг үлийн үрээсээ хамаарад тийм хонин гөрөл болж төрдөг юм уу яа. Одоо нэг асуудал бол тэгээ там руу очин там бол одоо юу гэдгийг те 16 тамын оронтой тэгээд 8 халуун 8 хүдэн оронтой гэдэг ч юм. Гэхдээ тэнцээ бол мөнхөд байхгүй ямар нэгэн байдлаар гарч ирнэ. Яагаад гэвэл амьдралын хууль нь тийм. Энэ бүх одоо энэ докторгүй байдал гэх юм уу да тий. Нэг деважн руу явбал нэг там руу явбал нэг хүн болж төрөөл энэ докторгүй байдлыг ганц арилгадаг юм бол юу вэ гэхлээр нөгөө гэгэрлийн болох буюу одоо буддын сургаалаар явах гэдэг ч юм уу тий. Тийм байдаг бол Христийн шашин бол үгүй. Энд чи бол ганцхан бурхантай тэр нэг бурхны хуулиар л бүх зүйл явна буюу энэ хорвоо ертөнцид сайн муу гэдэг зүйл чинь ойлгомжтой. Юу сайн юу муу гэдэг тун ойлгомжтой учраас муу зүйл үлдэж бурхан шүтгэхгүй амьдрсан л таавал там руу танилж байна. Таавал там руу танилж очно гэдэг тийм одоо зүйлтэй. За там руу очсон бол тэндээсээ гарахгүй гэдэг тийм журам бол бий. За тэгэд үүдэн дээр ирэхин өмнө хүн бол одоо үл бүтэх нөхдүүдтэй таарж байгаа. Тэдгээр нөхдүүд бол одоо тоож хараат чирэггүй болсон гэж байгаа. За зарим нь бол сахиусан тэнгэрүүд. Тэдгээр сахиусан тэнгэрүүд юу вэ гэсэн тэнгэрд одоо тэнгэр бурхантай тэрсэлсэн одоо Люцифер сатан гэхүү те ертөнцийг үүсгэх сүйтгэхийн ертөнцид бурхны ч талд ороогүй чөтгөрийн ч талд ороогүй нэгнийх одоо тийм дундыг барьсан сахиусан тэнгэрүүд амьд ахуй насанда хийсэн бүтээсэн зүйлгүй дурсагдах зүйлгүй сайныг чийгээгүй мууг чийгээгүй тэр нөхдүүд одоо ингээд тамд хүртэл гологдоод тамийн үдэнд ингээ хөвтэй байж байгаа. За тэгээд ягаад гэвэл нүгэл хийсэн чинь би тийм юм хулгайлсан гэдэг орхон штэ тэнцээ болонгоо там дээр за чи юу гэсэн мэдэхгүй гэнэ ингээ зогсож байгаа. Тэгээд за чи орох хэрэггүй гэдэг ингээ төлөгцсөн нөхдүүд хинт ч хэрэггүй болсоо гэж ойлгож байна. За тэгээд эн чи бол одоо байгаа юм л та. Тэр бол байгуулсан гавьяагүй хийсэн бүтээлгүй илэрч амиа арга цаагаас цаашгүй явсан арчаагүй хүмүүсийн альбан тэнмэл зайгуул сүнснүүд адлагдаж байгаа нь тэр юм гэж адлагдаж. За тэгээд таны өсөндөө өнөө маргааш арга цаасан. Тий болж тарах гэдэг. Хийсэн ч гавьяагүй хийж бол бүтээсэн юмгүй л ус гэсэн үг. За тэгээд үүний ард дээрээс бол одоо Миностой таарч байгаа. Минос бол одоо 4 дахь хайлааны үүдэн дээр лимбд бол лимбийн хойно байгаа. За лимбиг яриад. Лимб гэдэг нь бол латинаар юу гэсэн үг вэ гэхээр хаяа, хормоо гэсэн үг. Одоо хамгийн их хэсэг гэдгийг ингэж харуулж байгаа. За тэгээ лимбд ирэхэд бол их сонирхолтой. Энд чинь бол одоо эр нөхөр эхнэр хүүхэд нялхас цөмнийг дор игээ яг адилхан зовлондоо цөхөрч дуугаан хураагаад илэрэн сансарч байгааг харахад илэг имтермерэ гэж. Энэ бол хамгийн хүнд зовлон гэж юм тий. За лимб дээр. За тэгээ лимб дээр бол юу гэдэг вэ гэхээр хүмүүс зовдгүй, хин нэг алддаггүй, одоо ямар нэгэн ташлаан зовох үйл ажиллагаа бол энэ газар бол явдаггүй. Тамийн хамгийн ихний тойрог. Энд чи юу байсан бэ гэхээр Есүс Христ төрөхөөс өмнө амьдарч байсан хүмүүс баг. Буюу одоо бурхны хүүг
амьд гэдгийг мэддэггүй, бурхан байдаг гэдгийг мэдээгүй одоо нэг олон шашинтай Зевс мэтийн нөхдөө шүтээ байж исэн грек ромчууд бол эн чи байж байгаа гэсэн үг. Паган магаа шүтдэг. Тийм нөгөө паган олон бурхантай нөхөрхөнтэй тийм. За тэгээд эн чи бол хит хитэн маш мундаг болсод байгаа юм л да. За тэгээд яг Вергил бол өөрөө яг энэ тойрогт бол амьдарч исэн хүн баг. Эн чи байх ёстой хүн. Өөрөө бол олон яг Ромын эзэнт гүрэн манай эртний өмнөх үед амьдарч исэн хүн гэдэг утгаар. За тэгээд ингэж гарч байгаа. Ачлалд багш маань тэдэнтэй ах トゥ ёсоор найрсаад Аштын заяан айлсуу гэж намайг тэдэнд дотнчлоод аман бэлэг оршоож сайхан мишиж өөр юмсв. Ингэж би эрдэм оюуны оргил болсон эрхэм дийцэн ивэлд орж ээлшин итгэл хүлээж дүн гэгдэв. Ирлийн чандад үнний төлөө аяны 6 дахь хүн болвоо гэж байгаа. За юу гэсэн үг вэ гэхээр за би ер нь мэдлэг оюун боловсрал чадвараараа би энэ нөхдүүдээс ч тутгааргүй хүн шүү гэж өөрийгөө бол ингэж харуулж байгаа гэх юм уу те. За тэгээд энэ ч одоо ямар хүмүүс байна вэ гэж сонсох юм бол Тэнгэрлэг эрдэмтэд гүн ухаантнуудын хурцсан байлаа. Тэргүүн магнад нь игэлгүй их Аристотель. Одоо Аристотель бол одоо энэ байна. Түүний бүтээл одоо Этика. Тий. За Аристотель заларч байлаа. Түүний дэргэд Сократ хамгийн ойрхон суусан байлаа. За Сократ бол одоо Платоны багш, Платон бол Аристотелийн багш тийм ээ. За тэгээ дээгүр зэндад Платон хүнд мэндийн хүрээлэл дотор байна. Дэлхийг санамсаргүй үр гэдэг Демокрит данааж байна гэж. За Демокрит бол нөгөө бид нар нэг голын ус руугаа 2 удаа ордог. Учир нь юу вэ гэвэл нөгөө голных нь ус ч өөр болсон, хүн нь ч өөр болсон учраас нэг голын усанд 2 удаа ордгоо гэж хэлсэн байдаг тийм ээ. За тэр утгаараа натур философч гэж байдаг. За тэгээд Диоген, Фалес, Анаксагор, Зенон, Эмпидокл, Гераклит гэд хамаг мундагуд бол эн чинь явж байна гэж байгаа. Грекийн. Тий. За тэгээд өмнө нь бол эн чинь нөгөө Моисей, Давид гэх зэрэг мундаг улсууд байсан. Гэхдээ бурхны ивэлд ороод яваажин руу буцаж явсан гэж бол гарч ирдэг. За тэгээд ингэж явсныхаар дээрээс бол одоо тамийн 2 дахь хүрээнд Минос мангасын өмнө ирсэн. За Минос гэж юу вэ гэхээр залуудаа хаан амьд цэрүүн насндаа бол хаан байсан хүн. За тэгээд их шуналтай завхаатан ер нь газар самуу их яадна тий уужид самуу тийм юм байсан л гэдэг чинь тий ер нь их тийм хэцүү газар хөрсний таашаалт их өрцөн хүн гэхүүдээ одоо Минос хүн байсан. За тэгээ хүн байгаад эн чинь эрэхт бол могоон сүлтэ мангас болж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за энэ хүн бол амьтналаг чанартан баригдсан хүн гэдгийг бол тэгж харуулж байгаа. За тэгээд түүний харж байгаа одоо энэ гарч ирж байгаа нь 2 дахь тамийн тойрог бол өөрөө садраллын нүгэлтнүүд. Тий, дачааллын нүгэлтүүд шат садар шилэг самууны бол одоо эзэд бол энэ чи явж байгаа. За энэ дунд бол байхгүй хүн байхгүй. За тэгээ эрх мэдэлтэй байсан үед их олон хилтнийг уландаан гიშгэж эрхшэн болчлоод эрийн жалах шилж ээлжлэн өвөртөлж ирээ цэрэн алдан цалиглан самуурч садарлаж байсан юм аа гэж зарим хаттын дурдж байгаа. За тэгээд эзэрхийн хатны гмийг гэлчилж хэлбэл толгой цустах учир игэл дүмэн дуугуу дагаж их захгүй задгаарч завхраад илэршгүй хар нүглийн балчигт улсан навтаж сүйтсэн юм аа. За тэгээд энэ садар хатны нэрийг Шимирамида гэдэг байсан юм. Эртний Бабилоны нин хааны аваал мөртөө ирээ мэхлэн самуурдаг байж энэ хатан завхарсаар их нутагта Египтийн султаанд алдсан юм шүү гэж байгаа. За тэгээд эн чинь бас гоо үзэсгэлэнт энэгүй гоо Клеопатра хатанд эмсийн нүглээс тойрсонгүй энд ирчээ. Эгэлгүй хөнөөлт ужиг удаан дайны уршиг тарьсан нүглэн үрч Илена хатан бас там дунаад ирэлгийн гисгэлийг эдэлж байна гэж байгаа. За энэ дээр бол их сонирхолтой юм гарч ирж байгаа. Дантегийн философи энэ чинь эхэлж байна гэж болгож байна. За ямар философи гарч эхэлж байна вэ гэхээр хот улс, ер нь улс орон. За тэгээд энэ дотор байх хоёул тачаал, хайр сэтгэл хоёрын байр суурь ямар байх вэ? Энэ хоёрын харилцаа юу юм? Ер нь хувь хүний хайр, хот энэ хоёрын одоо харилцаа юу байх гэдэг вэ? Ер нь хэд завхааралд автвал хот ер нь сүнх юм биш үү гэдэг энэ санааг хот улс чинь сүнх юм биш үү буюу аппетит гэдэг байгаа энэ хүсэл тачаалдаа баригдах юм бол хот улс чинь сүнх юм биш үү гэдэг энэ хувь хүний төвшөндөх улс орны одоо улс орон тэр дундаа хувь хүний төвшөндөх харилцааны асуудлыг ингэж гаргаж ирж байгаа. За хитрхи завхаараад эхлэх юм бол улс орон бол сүйтгэн шүү гэдгийг бол ингэж хэлж байгаа. Та нар энэ жижиг болгож энэ хаттыг харуулъя гэж үндсэндээ. За тэгээд сэхэрч сэргээд би үнсэн эргүүлийг дахин шинжин харлаа. Шидрүүн залуу хос сүнс хөдөлцөн сэнсэрж бүгэжлаа. Сэтгэлийн гаг настай юм уу гэж. За энэ бол их Пауло тэгээд Франческа гэж хоёр нөхөр байгаа. За энэ дотор бол
энэ там дотор бол хүмүүс яаж тарчилж байна вэ гэхээр хувь салхин дотор орж одоо эргэлдэж одоо сэнсэрч явалтынхан адилаар одоо эргэлд сэнсэрдэж одоо зовж байгаа гэсэн үг. За тэгээ эн чинь бол одоо хөөх юм уу Франческа Паул хоёр бол одоо чин сэтгэлийн хайр сэтгэл холбоотой байсан. Ганц гим нь юу байсан бэ гэхлээр Франческа Паулын ахтай нь гэрлэж гисэн байсан. Буюу одоо Паул нь одоо нөхрийнхөө дүүтэй нь явуулсан гэсэн үг. Энэ бол одоо хамгийн том хэсэг л байсан. За тэгээд хөөрхий түүнээс асуусан л та. За та минь одоо яагаад ингэж аз тарч нь хувь салхи төр намдаад хин асууж даантай. За та яагаад тамд ирч вэ? Хайр сэтгэлээс болж тамд ирнэ гэдэг ч одоо юу гэсэн хэлв. Яасан сонин хэрэг болоод байна тийм ээ. Та надад тайлбарлаж хэлэхэд бол зол жаргалтай явснаа зовир гамшигын тамд дурсна гэдэг зориуд өөрийгөө нэмж тарчлахтай адилхан хэцүү болохыг зовлон үтсэн багш тань мэднэ. Зориглож би үннээ хэлье гэж хэлж байгаа. За тэгэд энэ хоёр хүн бол яадаг байсан бэ гэхлээр ах минь та алдарт Ланчелотийн найргийг мэдэндээ анх бид хоёр хайрын дуулалыг хамт уншдаг байлаа. Аяндаа тэгсээр тасаж ижилтэн уярч суудаг байлаа гэж. За Ланчелотийн домог нь юу вэ гэхлээр энэ бол дундад зууны сонгодог зохиолоо гэж ойлгож байна. Ланчелот гэдэг нь Ланселот гэдэг. Ланселот нөгөө Артурын 9 баатрууд. За тэрэн дээр юу болдог вэ гэхлээр Ланселот бол Гүневрэтэй хайр дурлалын харилцаанд ордог. Гэтэл Гүневрэ бол Артур хааны ихтер байгаад байдаг. Нөгөө хамгийн сайн одоо хоёрт цэрэг нь их нэртэй нь явуулдаад байж идэг. Ямар гэчин хэрэг болвоо гэдэг асуудал. За тэгээд домог нь яадаг вэ гэхлээр Гүневрийг хулгайлцдаг. За тэгээд тэр 9 тойрогт сууж исэн хүн болгон Ланчелотыг бол одоо хөдөлгөндөө одоо араас нь явах үндэ гэж бодоод байж итэл за би хаандаа баригдчих юм байна гэж айж имээсэнд хөдлөлгүй Гүневрийг хулгайд явуулаад хойно дараа нь одоо Гүневрэтэй явуулдаг байснаа баригдаж одоо нэр нүргүү болж хавийн амтнд доромжлуулсан тийм домог байдаг байхгүй. За тэгээд энэ нууц хайрыг энэ хоёр уншаад нууц хайрыг эхлүүлсэн байгаа байхгүй. Хоёлоо цуг уншиж хагаад өөрөөр хэлбэл энэ Франческа гэх бүсгүй бол одоо их одоо бүтээлүүд дээр гардгийн адилаар номоор дурлсан, номын сонгон солиод туссан ч гэмээр тийм бүсгүй болж дарж байгаа. Одоо Анна Каренина дээр яадгүй одоо нөгөө Госпожа Бавари Бавар хатагтай дээр яадаг те уншсан номондоо хитрхи автаад сэтгэм нөгөө нэг төсөөлөлдөө хитрхи баригдаад одоо нөхрийнхэн гар дур явуулдаг цогоолууд байдаг шүү дээ. Яг л тэр хэсэг энэ ч явж байгаа. За тэгээд хансаж тийм байхын жаргалыг мэдрээд бид хоёр харцаараа сэмхэн ярилцаар хайрын оч зүрхэнд харваж хамаг биеийн эрхшээхэд найрын аясыг дагсан юм аа гэт. За ингээд ер нь бол тэр чигтээ энэ хоёр бол унсаж дурлалдаан автад яг тэр нонд бичснээр яруу алдарт найргийн Баатар янаг хайртай хүүхнийхээ ягаахан уруулыг одож ялдамсан амраглаж байгаад уншиж дуусангуудаа үлтэй амраг Паул намайг үнсэж ах таалсан юм аа гэд ингэж нүгэлдэн баригдаад дараа нь Паулын толгойг нь өөрийнх нь нөхөр нь цааш ингээд таслаад авчихсан тийм золгүй хоёр нөхөр байгаа юм. За тэгээд энэлэлт бүсгийн сүнс чичрэн мэгшиж гансран өгүүлэхэд эрийн сүнс нь даган уйлж ижилхэн тарчлагыг хараад илэг гэмтэрч хөлс зутхан үхтэл мэд тэрийн унлаа би гэж. Энэ бол Данте тамд байгаа улсыг өрөвдөж байгаа анхны тохиолдол ингэж гарч ирж байгаа. Үүн дээрс бид нар юуг ойлгож болох вэ гэхээр Данте энэ чинь бол нэг асуудалыг тавьчихна. За хайр сэтгэл шудраг ёсорын холбоо ер нь юу бэ? Эдэн дээрээс бид нар юуг ойлгож болох вэ? Үнэхээр зүгээр хайр сэтгэлээрээ холбогдсон энэ хоёр хүн үнэхээр тийм нүглийг хийсэн байна уугүй юу? Тэгээ яалтчгүй хэрвээ энэ хүн цэвэр ренессансын буюу сэргэн мандалтын хүн байсан бол магадгүй энэ хоёр хүнийг бол тамраа явуулахгүйсэн баг. Яалтчгүй манай хүн бол одоо дундад зууны шашинлаг хүн байсан учраас аргагүй эрхэнд энэ хоёрын түүхийг бол тамд бол шилжүүлсэн байдаг. За тэгэж энэчнээс бид хэд бол одоо ингэж хөв хүний хоорондын харилцаа, янаг амргийн харилцаа бол одоо хэрхэн одоо там дээр авчирч болох талаар бол ингэж гарч ирж байгаа. За тэгээ 6 дахь хайлан дээр бол юу гарч байгаа нь гэхэлэр ховдог Чакотой уулзж байгаа. За Чако гэж юм бэ гэхэлэр Чако гэдэг нь бол гахаа гэсэн үг юм. За тэгээд энэ бол одоо ховдог хүмүүс эн чи аж төрөмж байдаг. За тэгээд ийм газар байна. За тэгээд эн чи хамгийн гол нь зөвхөн ховдог хүмүүс байдаг газар гэж үзэхээс илүүтэйгээр ер нь улс орн бүхлээрээ ер нь ховдог шунхай байх ямар учиртай. Ер нь улс орны нийгмийн бүтэц ямар байх ёстой, ингэ
хоорондын асуудлууд хэрхэн явдгийг гэдгийг бол гаргаж ирэхийг хичээсэн л дээ. За энэ дээр бол юу гэсэн гэж байгаа. Үгүдээ үгүй. Үйлцэн лайгаан үрж би там дунсан юм. Өсөж төрсөн та бидний хот өвөр хоорондын атааж өтөнд үүмэрт самурч байсан ч гэлээ. Үлсгийн зовлонгүй байхад би аль тааралцсан хоолыг амааран гартал чихэж гудардаг, алхай хомхой ховдог цэнхэг шунхай нэгэн болсон юм. Ард олон намайг цаддаггүй чако буюу цаддаггүй гахай гэж гэдэг байсан юм. Итгэээс үр идгүй явсны гай барцад их юм байна. Инэрлгүй томд би нүглэн идэл илчирч мөхөж байна. Энд харин би ганцаар биш, ижил нүгэлтэн олон байна гэж байгаа. За тэгэнгүүт эн чинь юу болж байна вэ гэхээр хот улс дотор одоо хамаг юм ингээ сайхан бүрэн бүтэн байгаад байхад бид нар одоо жаргал даахгүй зовлон болдог нь ямар учиртай юм бэ? Бид нар яагаад ингэж зовоод нэрний хот гэдэг юм чинь яагаад биднийг ингэж зовоох гээд хот гэдэг газар бид нарт яаж амьдрал одоо нүгэлгүй амьдрах хэвээр бид нар одоо олцсныг идээд ингээ яваад байвал ер нь Чакогийн араас орох нь бай шүү гэдэг тийм сануулгыг бол бид нарт өгч одоо улс төрийн сануулгыг өгж байгаа гэх юм уу та. Одоо тийм 3 дугаар үлээд нөө сервер лөө. Тийм сервер. 3 талаатай том мангас. Тэгээд энэ мангас бол ер нь яг энэ одоо нэгэсэн 3 дугаар тойргийн баг сахиул гэх юм уу, эзэн гэх юм уу. Тэгээ нөө тамалдаг арга нь бол ойлгомжтой байсан. Хаздаг. Тийм маягаар одоо тамалж алдаг гэдэг. Тэгээ сервер нь өөрөө бас ховдгоорн алдартай амтан. За тэгээд цогсоох ганц арга нь бол одоо юу гэдэг? Амд нь шороо зогж хийх. Вергилч өөрөө биш тийм баг вергил яхаа. Өөрөө амд нь шороо хийдэг шүү дээ. Тэгэж дуугаа болох. Дамгийн хамиг болдог. Одоо цаддаггүй амтныг амрууны юм чихчил чимээг болгох гэдэг нь шүү дээ. Манайхан жонигоо байдаг үстэй хүнд одоо 2 ам байх хэрэгтэй. Нэгээрээ идэв нэгээрээ ярина гэд. За тэгээд та бидний төрлөх хотынхан талцаж тэмцэж имхэлдэд гай зовлон нүгрэлж юунаас болов аль нь зөв юм бэ? Аимшигын явдал юу болж төгсөх болоо та хэлээч гэд. Хоёлоо нөгөө түрүүн энэ хүмүүс харцхан гибилүүнүүдийн асуудалд ороод хөөгцөн гэдэг яг тэр улсынхаа талцлыг хэрж байгаа. За энэ дээрээс ихсүүлээд ер нь нэг баг зэрэг тухайн цаг үеийнх улс төр нийгмийн амьдралын шүүмжийг ингэж баг багаар бол оруулж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ эсэргүүцэж боссон игэл түмний тэд өшрөн дарлаж ирхшэн боолчлоод энэлэн шаналнгийн нулимсан тутгаж их удаан эзэгнэн засаглахаар ихэрхэж толгоо өргөн атаах орсол бардамнал шунал гурав тэдний авилган зүрх сэтгэлд асаж уйгаад мөн унтрахгүйч ариун шудраг хоёр хүн айхгүй сүрж тэмцнэ гэж гарч ирж байгаа. За тэгээ энэ бол нөгөө нэг зөнгөл хэлж байгаа юм л та. За манай хот улс бол ингэж баларна шүү. Ер нь энэ удаан байдгаараа энэ нөхдүүд ингэж хоорондоо ингэж талцаад ах юм бол энэ улс бол ингэж баларна шүү гэдэг хэлж байгаа. За тэгээ атаах орсол бардамнал шунал гэдэг энэ гурван зүйл бол Христийн шашны ер нь байж болох хамгийн том гурван нүглийн нэг. Араас нь бол ингэж байгаа. Эрдэмт мэрэгэн Аристотель аль хэдийн номлосноор бол энэ хорвоод сайн муу жаргал зовлон зэрэгцэж байдгийг ирэх биш дүмэн чи мэдмээр юм. Надаас асуух юм гэж байгаа. Яаж бид нэр одоо энэ хот улсыг авч явах вэ? Яавал энэ хот улсыг бол одоо бүтээн тойрвож ийм асуудалгүй байхгүй гэдэг асуултанд бол Аристотель номлосноор болоо гэж авч байгаа. За тэгээд Аристотелийн хэлснээр юу вэ гэнгүүт хот улс Этика гэж өөрчилсөн ном. Этика гэж энэ бүтээл дээр юу гэдэг вэ гэхээр ер нь юмны дунджийг барих ёстой гэдэг. Алтан дунджийг барих ёстой. Альва юм зүйл өөрийн гэсэн хэмжээтэй дамжаатай. Тийм учраас альва нэг зүйлийн одоо юуг нь барих ёстой гэж гарч дунджийг нь л одоо барих ёстой. Хитүүдүүлж ерөөсөн болохгүй гэдэг алтан дунджийн ойлголтыг бол тавьдаг. За тэгээд яг ч бас Аристотелийн хүсэж байгаа хотод нэг амьдрахыг бас хүсэж байгаа хэцүү. Яагаад вэ гэхээр чөлөөт ир хүний тухай ойлголт. Чөлөөт ир хүн шүү. Чөлөөт ир хүн бол юу вэ гэхээр санхүү мөнгөний чадамжтай буюу сонгуул өгөх эрхтэй цөөн хэдэн хүмүүсийг л улс орондоо чөлөөт хүн гэж авч үздэг. Бусд нь бол хүн биш буюу боол. Тэр дунд бол эмэгтэй хүн байгаа, хүүхэд байгаа, гаднаас ирсэн хүмүүс байгаа. Харийн улс гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээ нөгөө хөгшин хүмүүс бас байгаа. Энэ хот дот. Тэрнээс өөр бол чөлөөт хүн бол байхгүй гэдэг тийм ардчилсан улсын тухай ярьдаг политикагээ бүтээлтэй. Тийм болохоор бас яг Аристотелийн номсдоор бас яваад байвал бас зөв буруу гэдэг асуудал гарч байна. Тэгээд дараагийн тамийн тойрогт орж ирж байгаа. Тэгээ 4-р тойрогт орж ирж байгаа. За 4-р чинь хоёр туйл байгаа шүү дээ. Нөгөө үрлэгэн. Нэг хэсэг нь амар үрлэгэн, нөгөө хэсэг нь бүр маш харагч. Тэгээ одоо
шунхай хүний хоёр шинжээг харуулж байгаа. Нэг нь бол одоо мөнгөтэй л бол одоо баян цэцгэлэнгээ харуулахын тулд гартаа таарсан хамаг ямиг аваад одоо манайхны хэлээр дэлхийд авахгүй баян гэл. Нөгөө тал нь болонгууд олцсон юм болгоныг аваад одоо хумсалсаар хулгайч гэдэг шиг одоо таарсан болгоныг шүүрч аваад одоо яахан аргагүй ингээд төрөвчөндөө боол болсон нөхдүүд. Төвчөндөө боол болсон нөхдүүдийн байгаа газраа гэж ойлгож байна. За тэгээд үзэн ятхан хар хорын сэтгэлд үнний од гийдэггүй юм үйлзүүр салхи шиг хуурам коосонд хувь заяа төөрдөг юм үүнийг дүмэн чи өдгөө үзэж харж байгаа бидтэй гэж. Өөрөөр хэлбэл нөгөө амьд ахуудаа нөгөө асар их өд хөрөнгөтэй байсан шунхаарсан нөхдүүд чинь там дээрээд ингээд зовоод үйж байна дүмэн. Энэ одоо мөнгө энэ эд хөрөнгөний материалын зүйлсийн хоосон чанарыг чи ойлгож байна уу? Энэ бол одоо хиний Гётегийн Фаустер гардаг шиг одоо Фаустд Мефистофел ингээд би ч мөнгө гэхэд бол би мөнгөөр чинь яах юм мөнгөн ус шиг урсаал алга болно гэдгийн адилаар энэ материалын юм чинь бол одоо мөнгө ус шиг урсаал алга болно эцэс соёнд нь чинь бол ингэж зовх нь байна. Үйлзүүр салхи шиг хуурмаг хоосон хувь зайд төөрдөг юм аа гэж. Плутос хамгаалагч бурхан баян бурхан жоох чөтгөрл юм да. Гэхдээ баян бурханы дүр тойсон чөтгөр юм уу да. Плутос гэдэг нь. За тэгээд ил далд ертөнцийн нууцыг таньсан эрдэмт багш минь энэ дэлхийн хүмүүн заяадны төөрөг тавилан гэрхшээдэг ижидтэй аз жаргалын оддыг эзэгнэгч бурхан байдаг болов уу гэсэн чинь бол ер нь бол түүний одоо теологийн санааг ингэж гаргаж ирж байгаа. Гигийн оддын туяа тамийн харанхуйд бүүдийж байна. Гисгээл тарчлааны 5 дахь хүрээд өгсний тэмдэг шүү. Гитлээд гарах зоргоо чангал дүмэн бушуу хөдлөе гэж. За тэнгуут ариун дэд гигэн дээрх асар тэнгэрт амьрлан Азийн алтан хүртийг алган дээрээ эргүүлж чадна. Алаг дэлхийд хүний ахуй буйны хэмжээг тогтоож өгнө буюу хийсэн үйлийнхэн дагуу бурхны зурсан заяа төргөөр бүх юмнаа буюу одоо тухайн үед алдартай байсан санаа буюу фортунаг ингэж гарч ирж байгаа. Фортуна гэдэг нь бол хувь тавилан гэсэн үг. Хувь тавиландаа итгээд дүмэн чи бол одоо бурхан яаж чамааг явуулахыг хүсэн чи тэр замаар л явна. Тэгээ тэрний хон чи хэрвээ бурхны заасан заяа төргөөр явж чадвал чи бол явааж энэ хүрнэ гэдэг энэ санааг бол ингэж гаргаж ирж байгаа. Түүний бол одоо теологийн санаа гэх үү те. За тэгээд үүний ар дээрээс нэг ламын сүнстэй уулзж байгаа юм л та. За тэгээд юу болж байгаа вэ гэхлээр үндсэндээ бол нүгэлтэд баригдсан завхай лам нарыг л одоо гисгэж байгаа. Энэ одоо бурхны нэрийг барьж одоо нүгэл үлдэж байгаа нөхдүүдийг л одоо энэ тойрогтөр бол хальт яриад өнгөрч байгаа. За хоёулаа яаравчлаа. За тэгээд тамийн 6 дугаар хүрээ эхэлж байгаа. За одоо юу болж байна вэ гэхлээр тамийн 6 дугаар хүрээнээс эхлээд хэрвээ өмнөх тойргууд дээр юу байсан бэ гэхлээр нөгөө сэтгэлэн барьж чадаагүй газар хөрслөг одоо амьтналаг чанартнаа баригдсан нөхдүүд буюу одоо тий хуйлтаа өлсөн өлөн зэлмүүн тий тэр нөхдүүд байсан бол одоо хэрцгий нөхдүүдийн тойрог эхэлж байгаа. Тамийн 6 дугаар тойрогоос буруу номтнууд. Буруу номтнууд бас байгаа энэ дотор. Гэхдээ яг үндсэндээ бүхлээр нь харж үзэх юм бол ер нь бол хүн их алж барьдаг, дайн дажин их өдөөдөг, ер нь Александр хаан гэдэг ч юм уу, Атила хаан гэдэг ч юм уу тиймэрхүү нөхдүүдийн л одоо байдаг газар болж таарч байгаа. За тэгээд тамийн 6 дахь хүрээл бол ингэж орж ирж байгаа. За тэгээд эн чинь юу гэж байгаа вэ гэхээр одоо үүнийг төлөөж нэг 3 бүсгүй байгаа. Энэ 3 бүсгүйн дотор бол одоо илүү хортой дундхан шүү. Тисифона гэдэг юм эрх биш айдуун зүүн талынх нь Мегара гэдэг юм. Эцэс төгсгөлгүй чарлан цамнагч Алекто баруун талынхна гэж байгаа. Энд голынх нь Тисифона гэдэг нь бол Медуса бурхан. Бурхан гэнэ Медуза. За Меду. Тийм могонд болгоо манайхтэй. Тийм манайхны мэдхээр бол одоо асар сайхан үзэсгэлэнтэй бүсгүй байжсэн чинь одоо далайн бурхан Посейдоны одоо хараа юунд өртөөд шунаг сэтгэлд нь харагдаад түүнийг хамгаалахын тулд Миневра бурхан хараагаад харсан хүн болгоно нөгөө хөшөө болгодог тийм амьтан байгаа шүү дээ. Энд чи байгаа одоо буруу номтнуудыг бол ингэж байгаа. Зөв замыг чинь заасан Тэнгэрийн санааг таанус зөрчиж зүдэг муугийн нүглийн үрийг тарж байснаас болоод зүдүр зовлонгийн туйлд заагдсанаа ухаараагүй байна гэж юу? Арчилж чадаагүй заяандан адгаж бурхан Тэнгэрийг зөвхсээр амьд явсан насандаа та нар атаах орслоор үхэгдсэн болохоор аратан мангас цэрбэр мах чинь үрийг чинь шиншихгүй гэж байгаа. Та нар шиг юмнуудыг бол цэрбэрч тоож идэхгүй гэж. Одоо нөгөө манайх нарт чи өгдөг лээ. Өөхөнд ороогод нохоо шиншихгүй өвсөн үхэр тоохгүй гэдэг. Та ийм нөхдүүд бол тамийн 6 дугаар тойрогт бол ингээд өвтөд бич байгаа. За тэгээд хүүр цогцос болж
хүмүүн дүрд орсон гэж байгаа. Ферината гэдэг нөхдүүдийн юм гарч ирнэ. За тэгээд энэ бүлэг дээр нэг сонирхолтой нь бол эцсийн эцэст танайхан ч манайхан ч ялгаагүй илж мөхөн энэ хорвоод орших хугацаа дуусах цаг иржил таарна. Эрдэм мэдлэг сурсан ном эзэнтэйгээ цуг илэрч баларнаа гэдэг. Энэ хэсэг дээр юу ярьдаг вэ гэхэлэр үнэндээ бол үхэл амьдралын тухай ярьдаг. За ер нь хүн үхүүл яадаг юм, хүн амьдруул яадаг юм, амьдрж явах хугацаанд юу хийж бүтээх ёстой юм бэ гэдэг санаа гарч ирж байгаа. Тэгээд эзэрхий Фарината мэдэмхий царайлж намайг дайруулж хэлэхэд эвгүүцэж би алдарсангүй ихтэн зүгээр орхийгээд ивэр салахыг бодож ирүүлж зохирох санаа сэдэж хажуудтай сая босоод монсон хүн үг дайж болох уу? Хайртай хүн амьд минь яваг түнд хилээд өгөөч халгаж бэрэг сандраад би хариу өгч чадаагүй юм аа гэж байгаа. За тэгээд эн чи бол одоо нөгөө үхэл амьдрал гэж яг юу юм? Бид нар амьдрж байх хувцастай юу хийх ёстой юм гэдэг тухайл ер нь бол эргэцүүлсэн ийм хэсэг байгаа. За тэгээд үүний ард дээрээс бол юу болдог вэ гэхэлэр асаг хатан хясаанд бол одоо харлам Анастасийн булш. За тэгээд эн чи байж байгаа гэж. Энэ бол одоо хүний одоо эн чи юу байж гэнэ вэ гэхэлэр нөгөө буруу номтон фонтыг дагаж үнний замаас төрсөн өртөөс там банастыг энд булшилсан газраа гэж болгож байна. За тэгээд өмхийн намагт живгсэд усан бороо цасан шуурганд царцагсад өөрийн гим нүглэр булхаарч зарга залхаач зайгуулууд өрлөгдөд бурхны хараалаар зовж тарчилж байгаа юм уу? Үгүй бол тэд яагаад заавал зовлон идэх ёстой юм бэ? Өөр бас учир шалтгаан юу байна уу гэж бодов. Бид нар яагаад гэвэл энэ чинь бол нөгөө хэдий буруу номныг дагсан чинь хүн бол бурхнаа шүтсэн шүү дээ. Энэ хүмүүсийг яагаад өрөвдөж болохгүй байгаа юм бэ гэдэг асуултыг тавьж байгаа. Тэгсэн чинь эрүүл сарвал сэтгэж боддог ухаан санаа чинь хайч илэрч баларсан юм шиг ингэтлэн төрөлөө гэж юу чи? Эсвэл чи бүр эрдэм номын иш сургаалаас ухрах гээ юу? Ирэх биш чи ёс зүй сударч юу заасныг санаж байгаа биз? Ирэхт тэнгэр бурханд харш гурван гимээс зайцаж өггээд ихэнд нь зэвчээрг үтэх гэж онцлон анхааруулсан шүү дээ гэж. Аристотелийн этиклэр бол хүнийг буруутгдаг гол зүйлс аппетитуудын нэгийг бол төвчээрг үтэх тэгээ хорон санаа гэж авч үздэг. Эднээс бол юу вэ гэхээр нөгөө нэг яг Платон л гаргаж ирсэн санаалтай хүний тархийг бол одоо хүний бие сэтгэлийг бол одоо 3 хувааж авч үзэж байгаа. Нэг нь бол одоо лого гол хоёр өдөртдөг зүйлийг нь логос патос гэж авч үздэг. Логос бол оюун ухаант эхлэл, патос бол амьтналаг эхлэл буюу одоо бидний яриад байгаа энэ төвчээргүүдэх хорон санаа энэ төрлийн зүйлс бол одоо гол асуудал болж ирж байгаа. За тэгээд ерөөсөө энэ хэсэг дээр бол одоо хиний ярих гээд байгаа Дантегийн гол ярих гээд байгаа зүйл нь юу вэ гэхэлэр бурхны өгсөн хүнд өгсөн хамгийн гол бэлэг нь юу вэ гингүүд нөгөө чөлөөтэй шийдвэр гаргах боломж free will гэдэг байгаа шүү дээ. Одоо энийг хүмүүс хэрхэн эдлэх вэ? Хэрхэн энийг зөвөр ашиглах вэ гэдэг асуудлыг энэ дээр тавьж гарч ирж байгаа. За тэнгууд Аристотелийн өгсөн номлолоор бол бид нар бол хорон санаа тээх ёсгүй. За тэгээд төвчээргүйдэх, тэнэглэх бид нар бол ёсгүй гэдэг санаа гарч ирж байгаа. За тэнгууд үүний ард дээрээс юу гэж юм бэ гэхээр амьд ахуй яваа насандаа хүмүүс адил тэгш амьдрах ёстойг ахуйн тухайн сургаалын сударт бичсэнийг чийлам мэдэх бах ашиг хайж мөнгө хүлэгчд бол энэ номноос гажиж бүр цаагаараа бол Тэнгэрийн хүсэл байгалийн зүг зорчиж бусдыг монжин хувиа хичээж баяжих гэсэн атгаг санаатныг бурхан өршөөдөггүй там дунгааж тарчлаадаг юм шүү гэж байгаа. За энэ дээр бол бас нөгөө шунал муналтай хүн бол явж болохгүй гэж байгаа. Ахуй гэдэг ном нь болонгод нөгөө физика гэдэг бүтээл үүдэг л та физика гэдэг бүтээл. Физикийн ард дээрээс нөгөө метафизика гэдэг метафизик гэдэг бүтээл нь орж ирж байгаа тийм. За тамд бол ингэж Аристотелийн тухай гарч ирж байгаа. За Аристотель бол яг тухайн үед бол хамгийн алдартай философч байсан. Платоноос илүү алдартай байсан. Платон бол 19-р зуунаас судлагдаж эхэлсэн зохиолч философч байхгүй. Тэгээ ер нь бол их багш гэж авдаг Аристотель бол яг барууны хүмүүсийн хувьд бол Аристотелийн бүтээлээс ер нь бол гол санаа зүйлсээ бол авдаг. За тэгээд 12 дахь дайлан дээр хэдүүл ирж байгаа. За тэнгууд тамийн 7 дахь хүрээнд орж ирж байгаа. За энэ чинь бол нөгөө Минотавр хүчирхийлэгч халуун цусан голд живэн байж байгаа. За энийг Минотавр манж байгаа нэг ойлгомжтой. Та бид хоёр бол нөгөө Боттичеллийн зураг дээр байсан шүү дээ. Нөгөө кентаврын толгойг ингээд тасалцсан. Яг хэрэнтэй л төстэй гэсэн. Үгүй нь бол нөгөө амьтанлаг эхлэлдээ баригдсан одоо бараг харагдсан шахуу Минотаврыг үүдэнд нь байлгаж одоо
ингээ байлгаж байгаа. За тэг зүхлийн муугаар үнэ болсон Крит нутгийн хатнаас төрж үхлийн муугаар мөхлийн тамд ирээд хаалгач болсон гимбэж үзэнгүүт намайг сүлбэн хөнөөхөр үсрэн босож ирэхэд нь мэрэгэн багш өнөөх усыг татаж зогсоогоо тэлрэн миний дагуулыг чи хин гэж өшөрхөж догширч байгаа юм. Амийг чинь аврахаар ирж байсан Афины Тизи биш шүү гэж байгаа. Амийг чинь авахаар ирсэн Афины Тизи биш шүү гэж байгаа. Нөгөө нэг Минотавр чинь Крит хотын яг төвд нь нэг юм нөгөө төөрдөг байшин дотор ингээ байждаг. За тэгээд тэрийг нэг Тизээ очиж толгойг нь тасалж алсан байдаг тий. За тэгээд энэ дээр нөгөө яриагийн тасалж шиг бол хүчирхийлүүлдэгсийг шийтгдэг нэг ёсондоо тий. Тэгээд энэ чинь 3 тойрогтой байлуу дотроо. Тий, там болгон өөр гэсэн тойрог дотроо тий дотроо 3 тойрогтой. Бурхан минь эзэрхий төрөмгийн уур цухлын хорлол илгэрч нөхцөн хүмүүн шунах тачаахын донд тусаад эцэстээ тамд унаж халуун цусанд хайлдаг нь аимшигтай гэж байгаа. За энэ ч бол хүмүүс ингэж зовж байгаа. За тэгээд өрөөсөн ханцунаас минь дугтраад чихэнд нь шивнэвэ гэж үүнийг нээс гэдэг юм аа гэж байгаа. За энэ хинбэ гэхлээр нөгөө энэ хоёр энэ газрыг туулах хэрэг гараад ер нь хэцүүдэд тахад Кентаврын хаантай уулзаад нээсээс бол одоо хүн гоч. За тэгэнгүүт нээс гэдэг нь бол одоо Гомерийн Илиад дээр гардаг. Гомерийн Илиад дээр гардаг Ахил Баатрын багш. За тэгээд үхэхийн өмнөх уур хорслоо тусан өшөө болгон цовндаа шингээсэн өртөж Геракл Баатар хордоод өөрийгөө шатаасан гэдэг юм. Өнөөх кентавруудын хаан Херон дунд нь бүхий зогсож байна гэж байгаа. Нөгөө кентавр нөгөө Геркулес Баатар өөд болохдоо кентаврыг алаад нөгөө кентавр нь өөрийн хортой тустай байхгүй тэрийг нь дотроор хоёгийг нь доторлож будаад кентавр Геркулест бэлэг болгож өгөхөд тэрийг нь өмсө хортой төгсөн байхгүй. За тийм цаяагүй өглийг туулсан байт. Энд чи бас нөгөө кентавр ингэж гарч ирж байгаа нь мэдээж нөгөө нэг амтналаг нэхэл одоо хүний одоо тийм одоо тэр ихлийг л ингэж одоо жигшиж байгааг л ингэж харуулах гадаага хэсгээ гэж хэдүүл ойлгож байна. За тэгээд үхчиж за араас нь улангууд тамийн 7 дахь хүрээний 2 дахь бүсэд орж ирж байгаа. За энэ улангууд үхчиж үжирсэн хатмал навчис хөлдор яолох мэт үндэс мөчрөн зангирч аваад ацуулсан яоцгүй адлууд үржилгүй моддын үзүр өргөсөн хорт хатгуур итлаа гэж байгаа. За энэ бүсд юу болж байна вэ гэхээр энэ бол өөрийгөө игүүтгэгчд амиа хорлогчд. Өмнөх бүсдээр нь хэн байсан бэ? Бусдыг игүүтгэж, бусдыг алж байгаа, бусдыг хүчирхийлж байгаа нөхдүүд байсан бол энэ ч бол одоо бурхнаас өгсөн одоо энэ нэг өөрийн шийдвэр гаргахын бэлгийн одоо өөрийгөө игүүтгэх гээд ашигласан заяагүй нөхдүүд энэ 2 дугаар бүсд бол сууж байна гэсэн. 2 дугаар бүсийн одоо нэг хар болоод гэх юм уу нохот байдаг ч тийм баг ханч нохот гэх юм уу барьж иддэг хөөж барьж иддэг билүү дээ. Тий. Тэднээс цухтаадаг. За тэгээ араас нь болонгууд нэг бутны хажуугаар явсан чинь яолоод ихэлсэн. За юу болсон бэ гэсэн чинь эртний одоо Вергилд энэ бол одоо багштайгаа эсрэгдэж байгаа хэсгэлдээ Вергилдэр яадаг вэ гингүүт алуулсан нэг хаан байдаг байхгүй. Тэр хаан бол одоо өөрийнхөө алуурчныг санахын тулд дараа нь мод болч төрсөн байдаг. Тэгээд миний алуурчин бол энэ хүн шүү гэдэг нийт хэлдэг. Энэ дээр бол өөрийгөө алсан хүн мод болж ботуулж ингэж төрж байгаа. За тэгээд нөгөө хажуугаар нь яваад мөчрийг нь таслах юм бол дотроос нь улаан цус гойждаг. Тэгээд цус нь гойчхон хэрээр ярьж хэмждэг чавс тийм заяагүй амьдралтай хүмүүс байгаа. За тэгээд энэ өөрийгөө хөнөөсөн хүмүүс бол өнөөх пут цус гойжуулан хэлэхэд өр зүрх зогсох шахлаа. Өгөр модыг ч үзүүрээсэн шатаа бол үндсэн үйлдэг хэмээх өвөгдийн үг санагдаад үлтэж тасцсан мөчрийг нь унгаваа гэж байгаа. Энд чинь бол хөөрхийн нэг амиах оруулсан хүн яагаад амиа оруулсан шалтгаанаа бол хэлж байгаа. Энэ хүн бол одоо хааныхаа төлөө зүтгэж байгаад хаан нь бол буруу залжин нөхдүүдийн үгэнд ороод өөрийг нь гянданд хориод гутарсандаа амиа оруулсан хүний талаар гарч ирж байгаа. За тэгээд ата жүдөө хов жив ямар хор уршигтай гямтан хүн сайн мэдэж аваг алдсан би лайган гэдлий асгарч цайгаан байгаа зусаараа би ариун сүсгээ арвнаалья гэж байгаа. За энэ дээр юу хэлж байгаа вэ гэхээр зүгээр л нэг муу хий хоосон хов жив хинт чирэггүй юмнаас болж амиа хорлсон би одоо ингэж зовхоос өөр яах вэ? Үн шиг хэрэггүй юм байдгүй юм шүү гэдгийг бол ингэж хэлж байгаа.
За тэгээ үүний ар дээрээс болонгууд Аянгат Аадра бурхан тэнгэр тэрхслэгч Канатей. За тэгээ ер нь бол 5-ын 7 дахь хүрээний 3 дахь бүсэд нь ингээд ороод ирчихэж байгаа. За 3 дахь бүсдэр бол Зевс бурхны талаар нэг хэд 3 гараад за шууд 15 дахь дайлан руу оръё. За тэгээд 15 дахь дайлан болонгууд нам гайцсан сүнсний залхаал номч мэрэгэн Брунетто Лантини ноёнтон гэж байгаа. За Брунетто Лантини гэж юм бэ гэхлээр бол одоо түүний багш нь юм. За тэгээ одоо тэнгүү нөгөө багштайгаа одоо философик яриаг өрнүүлнэ гэсэн үг. За тэгээд эн чинь ингэж эхэлж байгаа. Насны залууд би нарт хорвоод хөөрч бодолж явахдаа нэг л мэтгэд диленхий бүрэнхий хөндөй төрсөн юм. Эргэж харихаар зүтгэж явтал илбрэлт багш таарсан юм аа гэдэг нөгөө Брунен багштайгаа таарсан хэлж байгаа. За тэгээ өнөөх сүнсний дуу илэрхий сэргэж надад ин хэлрэн өөрийн заяаны одон сүслэн залбирч тавилангаан даг өндөр их алдар хүндийг олох төөрөхтэй юм байна чи өгөөмөр сайхан насандаа үхэж там дуунаагүйсэн бол би үлзий дэмбэрэлтэй буйны чинь өөсөд тусалмаар байна. Өөдгүй мөн хүмүүсийн дунд үрэгдээгүй чинь сайн хэрэг. Үнэндээ манай нутаг цуурсан физол уулынхан бол өчөрхүү молгоо хад чулуу шиг хатуу сэтгэлтэй улс өрөвчин хайлган цайлган чамайг бол үзэж чадахгүй мэдээжээ гэж ингэж хэлсэн ямар учиртай вэ гэхлээр өөрийнхөө цөллөгөөд орсож байгаа. Нөгөө 1302 он цөллөгт явсан шүү дээ. Тэнгүүд ингэж өөрийнхөө цөллөгдсөнийг бол ингэж энэ бүтээл дээр оруулж ирсэн. Босож ирээгүй байх шүү. Тий. Тэгээд багш нарынх нь одоо багшийнх нь гол философи нь юу байсан бэ гэхээр хүн төвтэй философи юм байсан. Тэр бол Цицерон дэх дуртай хүмүүнлэг үзлийгээ баримталдаг юм байсан. За үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр амьд ахуйдаа хүн алдар цуудаа мундаг хүн болох ёстой гэдэг философитой байсан. А гэтэл үүний эсрэг бол Данте ямар философт байсан бэ гэхээр бид нар амьд ахуйдаа сайн үйлийг хийж буян их үйлдэж нүглээс холуур байвал болох нь тэрэ гэдэг философт. Тэгээд бид нар хойд амьдралдаа Деважинд очино гэдэг ч юм уу тийм философиг манай хүн дагдаг байсан бол багш нь бол одоо ингэж буруу философиг дагсан учраас тамад ингэж ирсэн байна гэдэг ийм хоёр философийн огтлцон амьдралыг үзэх өнцгийн ийм огтлцон бол энэ хэсгээр гарч байгаа гэж ойлгож байна. За тэгээд гэхдээ бол түүний хувьд бол одоо багштай их хайртай үүнийг бид нар яаж мэдэж болох вэ гэхээр эрхэм сайн нутгийн хүү чамд итгэж би ганцхан юм захий Эрдэнийн сундар номыг минь хадгалж түгээж байгаарай. Эсэм минь насны амьдралдаа би тэнд бичгэлсэн юм шүү гэж хэлж байгаа. За тэгээд багш шавар нь бол хадгалж хамгаалж явнаа гэдэг ч. За тэгээд 5-7 дахь хүрээний адаг руу нэгэн нутгийн 3 луугар голыг зүтгэх гэдэг. Энэ дээр бол нэг онцлог юм юу болж байгаа вэ гэхээр бичлэгтийн хэм маяг жоохон өөр болж байгаа. Хэрвээ өмнө нь бол ингээд нэг юм тим юм болсон юм бэлээ, ингэсэн юм бэлээ гэх нэг жоохон хүүрнэн өгүүлсэн байдалтай байсан бол яг энэ хэсэг дээрээс юу болж эхэлж байна вэ гэхээр нэг тийм зүнж төлөг маягийн хэсгүүдийг бол оруулж эхэлсэн Данте бол. За би бол одоо зүгээр нэг шүлэг бичиж байгаа хүн биш юм байна. Би бол одоо зөв сайн мууг илтгэж харуулж бусдад ойлгуулахыг хичээж яваа. Энэ хүнд цаг үед энэ алаан байлдаангийн тийм ээ авилгал хээл хахуул завхаарлын дунд би хүмүүсийг чиглүүлэх ёстой хүн юм байна. Миний энэ бүтээл маань тэр дундаа хүмүүсийг чиглүүлэх юм байна гэж. За тэнгуүтээ Элдвийн гай завлангоо би эхнэрийнхээ муу аашнаас боллоо гэж эндүрч хэлсээр буруутгаж явсныхаа энэ тэршгүй нүглийг үрч ирлэг там цовдлуулан галд хуухлуулах лайтай болсон хөөн гэж бас тамдны энэ ч бол нэг уур хилэндээ баригдсан үл бүтгэгчтэй. За энэ чинь нэг хүн байгаа нь Арженти гэж хүн байгаа. Арженти гэдэг хүн юу вэ гэхээр нөгөө манай хүнийг 5 евро цөлсөн. Флоренцээс хөөсөн. Флоренцээс хөөсөн. Тэгээд нөгөө дүнч босгохоо хуваар чи юм уу ингээд тамд өгнө гэдгийг бол ингэж харуулж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь болонгот тэгээ бид нар энийг яаж мэдэж болох вэ гэхэнгүүт аяа ивэлт сайн уншигч минь болгоон сойрхож таалаарэ. Аялгуулан хайлсангийн төлсөө би танд өргөн барья. Ашид өнөд ард болноор шимтэж байхын өрөөл тавья гэд миний номыг хойш хойштон уншиж яваарай. За тэгээ энэ дашрамж хэлэхэд Дантегийн энэ там ер нь Дантегийн Тэнгэрлэг төлсийг бол одоо зөвхөн сэргэн мандалтын үеийн зохиолоо гэж авч үздэг. Энийг бол хүн төрөлхтний зохиолоо гэж авч үздэг. Яагаад гэвэл энэ бүтээлийн хүрээнд бол одоо ингээ уншид энэ тамийн тойрог болгоныг унших бүрт
За би энэ тамийн тойрогт байх ёстой хүн мөн үү биш үү? Би ер нь миний амьдралдаа хийсэн зүйлс маань би энэ чи байхаар хүн мөн үгүй юу? Би одоо юуг өөрчлөх вэ? Яах вэ гэдэг бодлогошруулдаг биднэрт одоо зам төөрөг болдог. Ийм бүтээл учраас зөвхөн одоо христийн шашны ч гэлтгүү зөвхөн сэргэн мандалтын үеийн ч гэлтгүү энийг бүтээлийг бол хүн төрөлхтний сонгомл бүтээлүүдийн нэг гэж хүн болгон унших ёстой бүтээлүүдийн нэг гэдэг. Тийм учраас энэ Данте бол одоо зорьсон эндээ бол одоо хүрсэн ч гэж ойлгож болох. За тэгээд 17 дахь юу руу хайлан руу 17 дахь хайланаас юу хэлж байна вэ гэхээр одоо тамийн 8 дахь бүс эхэлж байгаа. За тамийн 8 дахь бүс бол одоо хамгийн хэцүү нөхдөд. За одоо энэ чинээс Данте хэрхэн нүглийг ер нь хэмжиж байгааг бид нар харж болж байгаа. За эхний 4 тойрог дээр юу 6 тойрог дээр юу байсан бэ гэхээр нөгөө хоёул тачаал шунал одоо нэг амтналаг хүслээр байгалийн инстинкт дээр их юм тийм. Тий, байгалийн инстинктээр барьж дийлээгүй хүмүүс. За түүний ар дээрээс 6 долоо дээр юу болж байна вэ гэхээр хэрцгийллээ барьж дийлээгүй одоо хүмүүсийг алж хяддаг одоо хүчээр хилдэг, өөрийгөө гүйтгдэг, ер нь нэг хүчээр асуудлыг шийддэг нөхдүүд байсан бол энэ хүмүүс бол хоёр дахь одоо хамгийн муу улс бол хамгийн одоо муу нөхдүүд бол одоо юу вэ гэхээр гурвагчд байж таарч байгаа. За тэгээд эн чинь бол одоо дамчид, хахуулчид, мөнх хүлэгчид одоо хавийн амтнал 8 дахь тойрогт байгаа. 5-8 дахь тойрог бол өөр 10 юутай. 10 одоо жалга. Хасватрын орчуулгаар бол жалга, цахилгаангүй орчуулгаар бол одоо агуй гэж авч байгаа. За тэгээд энэний бол хамгийн ихний одоо агуу дээр нь их үү эн чи бол одоо юу гарч ирж байгаа. Хүний одоо хитрхи их одоо хүсэл тэрийг барьж дийлэхээс болоод одоо хит хулгай хийж хумсалсаар байгаад хоосон хоцорсон их санж 9 шин хоосон хонсон нөхдүүд л энэ ч байгаа гэж ойлгож байна. За тэгээд энэ чи бол нэг домгийг штатж байгаа юм л та. Энэ домог нь юу вэ гэхээр бас икар агаарт хөөрнөс жовтол наамал жигүүр нь наранд хайлж салаад далайд унахад аав нараас наашир хүмин гэд хоцорсон домогч бас бодогдлоо гэж байгаа. Нөгөө тамд зовж исэн хүмүүсийг хараад ийм бодол төрсөн байна. За энэ домог юу вэ гэхээр Ладелус гэж эртний грекэд одоо далай тэнгисийг хүртэл өөрчлөх чадвартай одоо газар зүүн байр байдлыг хүртэл өөрчлөх чадвартай агуу мурдаг одоо эрдэмтэн зохион бүтээгч байсан гэж авч үздэг. За тэр зохион бүтээгч юу болсон бэ гэхээр нэг удаа хааны барьцаанд ороод за тэгээд тэр хааны ордонгоос зүхтаахтаа бол одоо цавуугаар наасан хоёр далавчийг бэлдсэн. Нэгийг өртөө нэгийг хүүгийн Икар гэдэг. Икарус ч гэдэг. За тэгээд тэр хоёр тэнгэрт хөөлн зүхтааж явахт нь хүүн нь бол одоо тэнгэрт хөөрөө шунж эхэлсэн. Яасан нар ойрхон харагдаж эхэлсэн. За тэгээд нарлуу тэмүүлэг тутам аав нь хэлс загсан. Хүүмний битгий ойртоорой на цавууч нь хайлна шүү. Хайлцдаг гэсэн. Тийм тэгээд хүүн нь бол өөд болсон байдаг байхгүй. Тэгээд энэ утгаараа нөгөө их сансан газар 9 шөнө хоосон гэдэг нь л гарч эхэлж байгаа. За үүний ард дээрээс бол шунаг мунаг нүгэлтнүүдийн тамийн 8 дахь хүрээ бол ингэж гарч эхэлж байгаа. За энэ бол 18 дахь дайлан болоо явж байна. За тэгээд ойрхон ява игний нэхэн биднээс зөрч сөрөг цоврон холхон ява цумаан биднийг чиглээд нэгэн зүгт хөвөрн холын нэгэн цагт Ром хотынхон баяр ёслолоор иргэдэг хоёр чигт зааглаж мөргөлд явааг нэг цуваа болгон мөрийг нь дагуулж буцаж явааг нь тус нь нэгнүүлж өөр замаар оруулж бөөгнөр өлгөж журмалдаг байсан шигэ гэж эн чи явж байгаа сүнснүүд бол ингээд журманд ороод ингээд явж байгаа. За тэгээд аюултай шунхаа болсон байгаа. За тэгээд ямар хүмүүс вэ нэ гэдэг нөгөө игнэнд орсон хүмүүсийн нэгээс асуусан чинь шулуухан ч тулгаж асуусан болохоор шуудраад би хэлий дээ. Гунхалцсан сайхан охин дүү Гизалабеллаг минь чи мэдэндээ шуналдаан хөтлөгдөд би түүнийг баян ноён зарчихсан юм а гэж. Мөнгөтэй болмоор санагдаад дүүгээ зарцсан. Тийм хүн ба. Одоо тиймэрхүү улсууд бол энэ тамийн 8 дугаар тойрог дээр шуналдаан баригдаад байж байна гэж. За тэгээд 19 дэх. Энэ бол их сонирхолтой. Энд чинь юу болж байна вэ гэхээр хамбал ам нарыг шүмжилж эхэлж байгаа. Зөвхөн өөрийн цаг үеийн хамбал ам нарыг шүмжилж байгаа тэр дундаа. За тэгээд одоо би тисэхгүй орон сүмийг минь тонож бузарлсан оройн дэд бурхтын өдөөс дамцагласан Симон тэргүүтэн олиггүй олбон шуналтныг жигшиж замнамаар болоод байна гэж байгаа. Одоо нөгөө бурхны нэрийг барьж одоо тухайн үед чинь одоо яадаг гэсэн бохоггүй. Алтан одоо билет гэдэг ч юм уу нэг тим юм өгдөг.
Тэрний үгэнгүүд сүм хийдүүд мөнгөтэй болохын тулд нүглийн намжилдаг. Одоо хүмүүн алсан ч гэдэг ч юм одоо эн чинь нүгэл үлдсэн хүмүүс тэр паб дээр очиод за би юм нүгэл үлдлээ би юм тэдэн одоо алтан зогс үгүй те. Тэгэнгүүт би чамаа гөрчлөө чи бол Яважин руу явнаа гэд мөнгө аваад ингэж болиулдаг гэдэг ч одоо Яважин руу явуулдаг гэдэг ч юм. Тиймэрхүү одоо асуудлууд тогтмол үүсдэг гэсэн. Одоо энийг шүүмжилж эхэлж байгаа. За тэгээд харин тэгтэл ашгүй хар нөхөн цооногос хариу дуугарч одоо нэг хүнийг асуусан байхгүй. Тэгсэн чинь халагмын Бонифаци чи миний хойноос ийм түргэн ирээ юу? Халагдах цаг чинь болоогүй байхад там руу юунда яаран вэ гэд нэг юм нөхрөөнг асуусан чи Бонифаци чи ирцсэн үү гэд доор нь өөр нэг лам тэгж байгаа байхгүй. Бонифаци бол энэ үед үхэх байгааг зохиолоо бичих. Тэр үед бол 7 дугаар Бонифаци гэд яг pop хийжсэн хүн байхгүй. Тэнгүүд энэ хүнийг ингэ шүмжилж байгаа гэсэн үг. За тэнгүүд сүмийн тооллоор бол насчин чаага яагаад чиггүй баймаар юм сүүхэлж зайлж байгаад чи миний суудлыг яаран булааж сүрэглэн ховилдож хамб болоод сүсэг бишрлийг бузарлсан бидтэй чи гэдэг ч. За тэгээд хамын суудал хатууд буу хамсан тонсондоо ханаж цадвуу хань шигээ хайрлаж үнэнч байх сүмийн ёсыг уландаа гიშгэж хахуул барьц олзон чунаж бурхны хэсгээлэр нөхчвүү чи гэж. Нөгөө Бонифациг юу чи гэж ингэж андууран асууж байгаа. Ингэж бол одоо өөрийнхөө цаг үед байгаа попыг бол шүүмжилж байгаа. За тэгээд араас нь болонгууд Николай 3 дахь байх. Николай 3 дахь бол их шуналтай одоо маш их хэл хавал авдаг алдартай пап байсан. За түүнийг бол ингэж байгаа. Баагийн ордон төрсөн бэлээ би багаасаа ном үзэж сахил хүртсэн ч бамбуушин олон төрөл садна асрах гэж байдгаараа хомхойрсоор баяжих хөлжихийн донд тусаад баларч төрөвчний болсон юм аа би гэж байгаа. Одоо нэг бол улс төрчнөөс их асуумал их сонирхолтой юм шиг байна. Ямар одоо жилтэй вэ? Тэр жилийнх одоо морь жилтэй хүн байвал та одоо хэдэн унгануудаа тижих гээд одоо баяжих хөлжихийн донд тусаад явж ийн нөгөө асуудаг ч юм уу те. Тийм яжилж болохоор хэсэг гарч байгаа. За анхны нөгөөх Шимон хамб яасан гэлээ гэж байгаа. Шимон гэдэг бол их сонирхолтой. Энэ бол үгийн тоглолт явж байгаа. Итали хэл дээр нь унших юм бол Шимон гэдэг нь Синон гэж уншигдана. За тэнгүүд Синон гингүүд юу болчих байгаа гингүүд си ном буюу тимээ үгүй гэд хоёр нүртэй яах гээд байгааг нь мэддэхгүй алцгансан хоёрын хооронд гурвын завсар байгаа нөхрөө гэдэг тэгж нэрээр нь нийтэлдэг ч. За Симон хамб яасан гэлээ нэг яриа байдаг. Ариун Петр Иван нараас Ичидийг нь хахуулдаж авах гэж алт мөнгөний санаагаа амлаад буруудаж шийтгүүлсэн гэлүү гэдэг нэг домог байдаг байхгүй. За тэгээд арайч тийм юм болоогүй бизээ авсан өгсөн баримт байхгүй. Ариун Петр харин ихэд зэвүүцэд Симоныг сүмээс нь хөөсөн үнэн. За ард нь Матвей хамт түүнийг орыг залгаад бас их бүтлэг үйцсэн. Таа ч гэсэн өөрөө ариун шудраг байгаагүй шүү дээ. Татаасаар авсан мөнгөө бариад Карл 1-р хааныг хахуулдаж тушаалгууж тэрүүн хам болсон түүхтэй бидтэй гэж байгаа. Энэ нөгөө 3 дугаар Николаийг тэгж шүүмжилж байгаа. За тэг үүний ар дээрээс болонгууд хин рүү үгшиж байгаа. 1-р Константин руу үгшиж байгаа. За энэ нөгөө Константинопол тий одоо Ромыг христийн шашинтай болгосон тий. За тэгээд онгох шүтэнтэй харь газрынхан ганц л толгойлогчтой байдаг увилган лам таанарл олон толгойтой болоод самуурч байна. Оройлон залах ёстой Константин 1-р хаанта үүнийг үзэхгүй байна уу гэд юугээр ээж нөхлөр Христ ертөнцийг ингэж шүүмжилж байгаа. Константин та харахгүй Constantine donation гэж байдаг байхгүй. Тэрний үг гэхээр сүм хийдэд одоо хэмжээний мөнгө одоо хандвалдаг өгдөг. Тэгээд энийг нь ингэ шүүмжилж байгаа. Та магадгүй одоо тий христийн шашныг бүх нийтэд баруун ертөнцид дэлгэрүүлсэн буянтай хүн байж болно. Гэхдээ таны авчирсан энэ тухайн цаг үедээ л одоо хэрэгтэй байсан болохос одоо яаж ялдарч муухай илж ирснийг та анзаарахгүй байна уу гэж шүүмжилж байгаа. За орон улс чинь авилгалчин тонуулчлаас болоод сүрэх гэж байна. Олгосон их буян хишгийх тань мяндаг тушаалтан сүйдэлж байна. Одоо бид яах ёстой юм бэ хаанта минь гэж асууж байгаа буюу. За таавал анх энэ бүхнийг ихлүүлсэн. Гэтэл одоо таны нэхлүүлсэн одоо улс төрийн хөтөлбөр их бод шийдвэр чинь ийм их асуудлыг одоо тарьсан байх шүү дээ. Жишээ болгож одоо Николай 3 байна. Одоо өөр хин Бонифас байна. Энэ нөхдүүдийг хар. Энэ одоо энэ их нүгэл үлдээд таны энэ гар оруулж ирсэн санааг бол одоо ингэж бузралж байгаа нөхдүүдийг та харахгүй байна. Таны үйл чинь дутуу байгааг та анзаарахгүй байна уу гэж хүмжилж байгаа. Энэн дээр бол өөрийн одоо бас нэг тухайн үеийн одоо тухайн үеийнч гэж тийм Блаженный Августин. Тийм Гиген Августины философитой ингэж одоо тэмцэлдэж эхэлж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл Гиген Августины хувьд
Бурхны орон гэж бүтээл өгдөг л да. Зөвхөн энэс гадна за Бурхны орон гэж бүтээл дээр юу болдог вэ гэхээр ер нь улс төрийн философийн бүтээл. Энэ дотор бол улс орон яавал хөгжиж дэвждгийг ер нь яагаад улс орон илжирдэг талаар гардаг байхгүй. За тэгээ илжирэхтэй ер нь бол нэг юм тирантай, ардчлалтай ер нь энэ хүний бүтээсэн улс төрийн нийгмийн бүтэц бол ер нь сөндөг сүрдэг. Ямар нэгэн байдлаар илжирдэг багаар үгүй болдог гэдэг санаа гарч ирж байгаа. Энэ санааг бол яг энэхүү санааг бол одоо Данте бол ингэж баталгаажуулж байгаа. Тэгсэн хэрнээ нөгөө талаас Данте бас юу исэн бэ гэхэлэр 100% гиген Агустины бол одоо санааг дэмжидэггүй байсан. Ягаад гэвэл түүний монархия гэдэг бас нэг улс төрийн философийн бүтээлийг гаргасан байдаг. Энэхүү бүтээлийн хүрээнд бол одоо яг Ром маягийн цөөн хэдэн сенатуудтай ийм тогтолцоо байхын оронд юу хэрэгтэй? Хүчрхэг хаан гарч ирэх хэрэгтэй гэдэг санаа гаргаж ирдэг байхгүй. Нэг хүчрхэг хааны дор ороод тэгээд улс орон бол янзын сайхан хөгжнө гэдэг нэг тийм санаа байдаг. За тэгээ энэ хүн бол одоо яхаг хичээгээд байна вэ гэхээр одоо хот улс за тэгээд энэ гигийн бурхны орон энэ гигийн Агустины санаа хоёрыг нийцүүлж шинэ улс төрийн санааг тэгж гаргаж ирэхийг хичээсэн байдаг л та. Гэхдээ бол одоо их багш Аристотелийнхоор ярих юм бол тиран одоо нэг монарх гэдэг зүйл үргэлж нэг асуудлыг дагуулдаг. Нэг хаан сайн байж болно. За хоёр дахь хаан сайн байж болно. Гурав дахь хаан яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Ер нь энэ бол ямар ч эзэнт гүрний мөхлийн гол шалтгаан байдаг. Эхний эзэн маш сайн байдаг, хоёр дахь нь магадгүй сайн байж магадгүй. За тэг гурав дахь дөрөв дөхөөс өксүүлээд ер нь хаадуудын чанар буурч эхэлдэг, хоорондоо өрсөлдөж алалцаж эхэлдэг тийм ээ. Манай Монгол бүрт одоо баг хаадны үе гэдэг одоо эзэнт гүрэн болгоны төв хөндлөний тийм үү байдаг. Тэгээ энэ нэг дүрэн байгааг хальт марцсан юм уу да манай хүн. За үүний ар дээрээс бол одоо тамийн дөрөвдөх хонгол гэхүү те агуу гарч ирж байна. За тэнгууд эн чи бол онгод Амфи хаан тэгээд Аронс тэг Манто өдр гэт бүхтүүд байгаа. За тэгээ алдарт Фива цайзыг дарахад аминд халтай гэж мэрэг бууж айхтай хаантан цэргээ орхиод арт тишээ зугтаж явах. Асар тэнгэрээс Зевс бурхан аянгийн сумаар харваж нэргсэн гин алдаж хуурсан хаантан тэгэхэд алтан жууцтайгаа тэр чигтээ ангал гаваар далд орохыг ажиж харсан Фив хотынхан ам дамжуулж одоо хүртэл хуучилсаар байдгийг бодууштай гэж байгаа. Энэ тамд бол гол ямар нүгэл хийцэн улсууд байна вэ гэхэлэр урвагчд байгаад байгаа. Урвахта энэ Фив гэдэг одоо энэ алдарт Фив цайзыг дайржсэн энэ хаан яасан бэ гэхэлэр цэргүүдэн дагуулж урт нь гарч дайрж очин гута гинт сэтгэл нь гунсаад цэргүүдээ орхиод ганцаараа зугтаацсан. Өөрөөр хэлбэл ийм урвагчдын одоо байдаг газараа гэж ойлгож байна. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Тамийн 8 дахь хүрээний 5 дахь хонгол. За тэгээд хахуул идэвчд хар чөтгөр, харуул манааны чөтгөрүүд байна. За энэ дэрэг болж ийнө гэхэлэр үндсэндээ бол нэг үүдийг бол одоо чөтгөрүүд манад байж байгаа. Тэгээд чөтгөрүүд оруулж өгдөггүй. За тэгээд арга чарга юу болсон бэ гингүүд тэнгэрээс нэг ивэл ирж одоо аз тархан цаашаа одоо тэнгэрийн ивэлийн ачаар одоо тэнцээ газар хөдлөлт болоод чөтгөрүүдээс цухтааж байгаа. За тэгээ хойноос нь чөтгөрүүд хөөж байгаа. За хойноос чөтгөрүүд хөөж байгаа үйл явдал юу болж байна вэ гэхээр хойноос энэ бол 22 дахь дайлан дээр бас үргэлжлэн явж байгаа юм л да энэ үйл явдал. За тэгээ хойноос чөтгөрүүд хөөж байгаа нь үндсэндээ бол нөгөө хөөрхий цөллөгт яваад орох оронгүй одоо манайхны хэлдгээр гахаа нүцгэн нохоо явган гэдэг үлээ тий. Тий нохоо явган гахаа нүцгэн. Тий нохоо явган гахаа нүцгэн болцсон одоо явдлаа л ингэж санаж дурсаж одоо ингэж бичсэн байна. За тэгээд 23 дахь дайлан дээр бас одоо гараал одоо яг хөөгдөд явж байгаа. За тэгээд тамийн 8 тэгэн 24 дахь дайлан эхэлж байгаа. За тэгээд тамийн 8 дахь хүрээний 7 дахь хонголд хулгайчууд Вани Пучи гэгч хөрөөл энэ байна гэж. За Вани Пучи бол их алдартай хулгайч олон их хэмжээний бол одоо алтыг бол одоо хуурамч хөлхөө алт бол зардаг одоо
хөлих алтан зоос. Хулгай лаврын гол онцлог юу юм бэ гэхлээр их тогтворгүй нөхдүүд байдаг. Одоо ер нь хулгай зэлгээ хийсэн хүн ер нь нэг тийм сэтгэл нэг тогтворгүй шүү дээ. Нэг одоо гим зэмгээл зохиолыг бодож үзэх юм бол Раскольников нэг хүн алчаад ер нь яаж сэтгэл санаа зовоод зөвнөл хулгай хийсэн хүн одоо ингээл ямар хэцүү байдаг вүлээ те. Яг тэрнтэй адилхан хулгай хийсэн хүний сэтгэл санаа бол одоо их тогтворгүй хэцүү байдаг. За тэрийг нь төлөөлүүлж ин чи бол үнс нурам дотроос дахин бичиж өмнөх төрхөн ороход нь үнэнээ хэлэхэд би гайхахтаа үг дуурч чадсангүй үлгэртэл юм болдог билүү гэсэн бодол зурс хийлээ гэж байгаа. Энд чинь нөгөө хулгайчуудыг нөгөө могоон төрхтэй нөхдүүд унгааж алаад тэнгууд нөгөөдөл нь буцаад үнс нурмаас босож ингэж ирээд байгаа. Уг нь бол үнс нурмаас босож ирдэг домог бол нөгөө Феникс шуу байгаа шүү дээ. Галч шуу бол одоо зөвхөн л одоо үнс нурм идэж байж байгаа. Тэгээд мөкснийхээ ар дээрээс бол 5 жилийн ар дээрээс бол босож ирдэг энэ санааг ингэж гарч ирээ. Яагаад энэ хоёрыг гос тулваа гэдэг бас их тийм сонирхолтой санаа гарч ирнэ. За тэгээд хулгайч хүн байна гэдэг бол ер нь сэтгэл санаа их докторгүй, тавгүй, хэцүү байдаг учраас энэ хүн бол яах байдгийг бол одоо ингэж байнга унаж одоо дахин амилж зовлонго дахин эдэлдэг энэ байдлаар бол харуулсан байгаа юм л та. За тэгээд түүний ар дээрээс бол яг цаг үеийнхээ хідэн комментаруудыг бол өгч байгаа. За тэгээд 26 дахь дайлан эхэлж байгаа. За 26 дахь дайлан дээр бол хамгийн сонирхолтой дайлан. Яагаад гэвэл эн чинь бол Улиссийн талаар гардаг. За Улисс бол одоо Одиссеийн латин нэр нь. Одиссей гэдэг баатрыг бол латинаар Улисса гэж нэрлэдэг гэсэн үг. Одоо Афин паллада дээр ихийг Минерва гэдэг ч юм уу тийм. За тэгээ сонирхолтой. Яагаад Одиссей тамд ирчвэ гэдэг асуудал. Энэ хүний тамд ирсэн гол шалтгаан бол ерөөс Троинд. Энд ч бол гол ловерчд хулгай 8 дугаар иргэдээр ловерчд хулгайчтай байгаа шүү дээ. Одиссей бол одоо хулгайч ловер шүү дээ. Ханхуу гэж хэлгээд буруутгахгүй. Тим сэргэлэн цаваа хүн байхгүй. Ямар санда нөгөө нэг нүдтэй циклопик циклопик сайхан удлаа сайхан өргөтж жагаад нэг нүдийг сохолчдгийг шүү дээ. Тэгээд хамгийн гол нөгөө Троийн дайнаар Илиад дээр Троийн дайны үеэр нөгөө нэг модон морь зогоон бүтээгээд бэлэг гэж оруулангуудаа хулгайгаар оруулангуудаа дотроос нь дайтаад Трой хотыг эзэлж авсан байдаг те. Үүнийхээ уламаас тамд ирээд байж байгаа жишээ. За тэгээд уул усны за тэгээд ер нь та яагаад тамд ирвэ? Та одоо дайны дараа хайчсан яасан юм бэ? Одиссей гой Улисс гой гэдэг нь бол асуучлаа болсон. За тэнгууд уул усны алс хязгаарт уран илбэж цагдаг нь Церцей намайг өргөтөж олзолж яваачаад бүтэн жил амаргалсан юм а. Энэгүй сайхан байгалийн цогц тэр нутагт нэгэн цагт Иней Баатар жанжинчоос очиж Гаята гэх нэрслэнийг их хожуу би дуулах төдийл өнгөрснийг дуурдах яах вэ? Угал нутаг ихнэр хүүхдэн эцэг ихээ санагалзаж уйтгар өнөх бомцсон намайг Церцей дэг нь өрөвдөж өрөнд ачааллын өрхнаас тавьж явуусны хон би өөрөө хорвоо талхийг төрж үзэх ховсын чанд хүсэл давтаж хонгор хайртай Пенелопода хүүдэн аав ээжтэн очилгүй холын аян дүнэн ч нөхдийн хамт уйтан онгоцоор зорьсон юм а гэж байгаа. Энийг бол Гомерийн хэлсний бичснээс бол дууснаас бол одоо шал өөрөөр бичсэн байна. Гомер дээр бол юу болдог вэ гэхээр Гомерийн бичснээр юу болдог вэ гэхээр хайрт Пенелопо дээр очдог. Телемахус хүүгийнхаа хамтаар одоо тэнцээ байсан болж бүтгүй хамаг нөхдүүдийг нэгээр нь гэртээ хорж гэрлийн унтрааш ном сумаар чадалж алж байгаад тэгээд Итака хотоо өөрийн болгож авдаг. За тэгээд хойж мань Итака хотынхон нөгөө баахан хүүхдүүдийн алдсан учраас Одиссей дуурлаад хоорондоо дайтаж байлдаад тэгсэн чинь Зевс бурхан энэ хүмүүсийн одоо хоорондынх нь мөргөлдөө нэг тэсэлгүй за та нар бодоо болцгоо гэд Тэнгэрээс аянга нэргүүлээд Итакагийн ард түмэн Одиссей хоёр эвлэрээд Одиссей тэр цагаас хойш өнөр жаргалтай сайхан амьдарсан гэж Гомер дээр бол гардаг. Энэ дээр бол яасан бэ гэвэл ихнэр хүүхд дээр буюу Телемах Пенелопе хоёр дээр очилгүйгээр шууд тэнэ яваад өгсөн. За тэнэгтэй бол бид нар нэг юмыг ойлгож байна. Сэрдийн сайхан арал салбар олон альтргуудыг өнгөрс савслагат их тэнгисийн хөвөө хязгаарт бараалан дун ярцсан Марок Испани нутгийн өндөр эргээр баримжаа аван аялсаар
Геркулес баатрын босгосон шон гэгддэг босоо хадан арлууд тэнгэр тулман өндөр баг нь игэнсэн мэт харагдах тэнгисийн хоолойд хүргээд Гибралтарын гэдгийг нь мэдвэ. Иннээс цааш хөвбөл аюултай гэж их баатар эртний далайчид тавьж өгсөн тэр тэмдэг байж эрсдэлтэй замд орлоо гэдэг ч би дотроо мэтэрлээ гэж байгаа. Энэ хүн бол эвгээр нийгмийг илтгэж харуулах гэдэг байгаа. Энэ бол эрдэм мэдлэгийн хойноос хитрхи их хөөх ямар аюултай вэ гэдгийг бол одоо Данте энэ чи харуулахыг хичээсэн. Улисийн дүрээр. За тэгээд үүнийг бид нэр яаж мэдчих болох вэ гэхээр нөгөө хонгор хайртай Пенелопе хүүд аав ээждээ очлгүй холын аянд үнэж нөхдийн хамт өйтөн онгоцоор зорьсон юм хорвоо дэлхийг тойрч үзэх ховсын чанд хүсэлт автчиг нөгөө ертөнцийг таньж мэдхийг хүссэн. Илүү ихийг мэдхийг хүссэн. Мэдлэгийн шунмах хайр. Мэдлэгт одоо шунсан байхгүй. Тэгсэн. Тэгэд одоо энэ аюултай юм их чинь одоо даван туулах хэрэг гарна. Яаж даван туулах? Одиссей бол одоо мундаг одоо риторикчтэй уран илтгэгч байж. За тэнгуут цэргүүдтэй бол ингэж хэлсэн гэж байна. Ирэлхэг хүчрэхэг өвөг дийцсэн үр удам гэдгийн санацгаа. Итгэээс цаашгүй мал биш хүмүүн заяаны хэргийг бүтээ. Эрдэм мэдлэг гавьяан алдраа дуурсгаж хорвоог туулъя. Ахан дүүс минь гэж байна. Тэгээд энэ чинь бол өчнөөн бэрхийг давж өрнийн хязгаарт үлмидлэн бид үнэн ч сайн ах дүүс минь үүгээр бидний баян дуусахгүй. Өмнө маань өргөн далай үзээгүй газар орон тосож байна гэж. Ахан дүүс гэдэг нь их сонирхолтой үгийн сонголт. Ягаад гэвэл энэ бол цэргүүд минь, ард түмэн минь өөр юу гэдгийг тиймэрхүү үгийг ерөөсө сонгоог ах дүүс минь гэж байгаа. Ягаад ах дүүс минь гэж байна вэ гэхээр ах дүүсийн хайр, найз нөхөдийн хайр гэдэг бол эргэтгэж байдлыг илтгэдэг. Би чамайг хүндэлж байна. Миний чамайг хүндэлж байгаа бол одоо хайрын илэрхийлэл буюу чи бит хоёр биений бол одоо ингэж хүндэтгэж энэ тэнцүү эргэтгэж байр байдалтай байна буюу одоо та нар бол миний цэргүүд биш. Та нар бол надтай эргэтгэж энэ нэгт яваа одоо баатрууд юм шүү гэж хэлж одоо цэргүүдэн зоригж болж байгаа. Миний цэргүүд минь эдэр биш. Одоо ахын дүүс минь гэж ингэж зоригж болж байгаа. За тэгэнгүүтээ итгэээс цаашгүй мал биш хүмүүн заяаны хэргийг бүтээ эрдэм мэдлэг гавьяан алдраа дуурсгаж хорвоог туулъя гэж байгаа. Энэ бол нөгөө эрдэм мэдлэг чунах хайрсныг нь харуулж байгаа. За нөгөө талаас болонгууд бас нөгөө аппетит хүний нөгөө хүсэл тачаал энэ амтналаг ихлэл за нөгөө логос буюу одоо нөгөө оюун ухаант ихлэл хоёрыг сөргөөцөлтөөнийг харуулж байгаа. Одоо ууж идэхийн төлөө хүн этгийн төлөө амьдрдаггүй амьдрахын төлөө иддэггүй гэдэг асуулт байгаа гэдэг. Гомерийн Улисийн хувьд бол хүн амьдрахын төлөө иддэг болж таарч байгаа. Яагаад гэвэл хоол тэр идэж ууганд живдэх тэр бол ерөөсөө сонирн биш тэр баян байдал гэдэг ч юм аа хүн юуг мэдэж хийж бүтээж чадах уу энэ оюун ухаанаар хэрхэн ашиглаж байгаа бурхны өгсөн энэ бэлгийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг л чухлаа гэдэг санаа ингэж гарч ирж байгаа. Үүгээрээ бид нар бол одоо мал амтнаас адгуусаас бид нар ялгаатай юм шүү. Гэхдээ энийг хитийдүүлэх юм бол тамийн тойрогт унах нь вэ шүү гэдэг Дантигийн сануулга байна. Яагаад гэвэл энэ хүн бол хитрхи эрсдэлтэй аян замд гарч цэргүүдийн хамтаар өөд болсон. Одоо түүхийг нь баг зэрэг өөрчлөөд хитрхи том аялалд гараад цэргүүдтэй ганцуг өөд болсон дүр зургаар ингэж гаргаж ирсэн байдаг. За ингээд явж байгаа. За тэгээд тамийн 8 дахь хүрээний одоо хонголт төвсөр Гвидода Монтеферто бүнтэн дээр ирж байна гэж байгаа. За тэгээ энэ бол яг нөгөө юуны ирмэг дээр хүрээд ирж байгаа. 9-р тойрог 8-р тойрог хоёрын одоо зааг дээр хүрээд ирчихэж байгаа гэсэн. Энд чинь ирэхэд нэг хүүтэрж эхэлж байгаа. За тэгээ яагаад хүүтэрж байна вэ гэдгийг бол одоо тамийн 9 дахь тойрог дээр очиод ойлгож байгаа. За тэгээд тамийн 9 дахь тойрог дээр ямар нөхдүүд байна вэ гэхээр гурвагчд байна. Энэ дунд бол одоо их орноос гурвагчд, үр хүүхдүүдээс гурвагчд, бурхнаас гурвагчд бол тамийн 9 дахь тойрог дээр байна. За 8 дугаар тойрог дээр бол одоо худалчд, лоовэрчд, хулгай зэлгээ хийдэг тиймэрхүү улсууд байсан бол эн чинь бол одоо урвагчд. Урвах гэдэг бол Дантигийн хувьд бол яагаад хамгийн том нүгэл вэ гэхээр хайрын эсрэг бол урвалт гэж авч үзэж байгаа. Хүн хэрвээ түүний хамгийн том дээд буй юм бол хайр сэтгэл.
үүгээрээ нөгөө бас Гиген Августины философос зурж байгаа. Гиген Августин бол Платонч хүн байсан буюу түүний хувьд бол санаалаг ертөнцийг дээдэлдэг буюу эрдэм мэдлэгт асар хэмжээний ач холбогдол өгдөг. Хүн мэдлэгээр дамжуулж бурхныг таньж мэддэг гэдэг санааг зөвшөөрж байсан бол Данте бол нөгөө хүн болгон мэдлэг төрж чадахгүй. Энэ бол хэцүү. Тийм ч учраас Улисын ч тамд байж. Хүн яавал яваач төрөх юм бэ гэхээр хайрын ачаар бурхныг хайрлах. За тэр дундаа бурхныг яаж хайрлах вэ гэхээр би Беатричийг хайрлсан шиг те чимээгүй тэр санаа тэр хүнийг зөвхөн л тэр хүнийг хайрлах гэдэг тэр санааны ачаар бид нар бол одоо бурхныг олж таньж мэднэ гэдэг санаа гаргаж ирж байгаа. За тийм тэр ч утгаараа хайрын хамгийн том эсрэгцэл бол урамх болж таарч байгаа. За тэгээд энэ 9 дугаар тойрогтод урамгчд бол амьдарч байгаа гэж авч үзэж байна. За тэгээд энэхүү дууллын 28 дахь дууллын сонирхолтой хэсэг нь юу вэ гэнгүүт хааны магтаалч дайны дууж байсан тэр том түшмэл хатгаасны цуугаар хааны хүүтэн муудалцуулж дайсагнуулсан гэж харт толгоогоо цаазын ялаар ахуулсан юм а гэж байгаа. Энд чи юу болж байна гэхээр нөгөө улс орноос уурвсан юм байна. Хааныгаа одоо хүүтэн муудалцуулаад улсыг бодрохсон энэ хүн байна. За тэгээд үнэмшгүй бэрх тамийн тарчлааныг сургамж болгон бичээрэй. Үүнээс өмнө би чийлав ийм бузар яргыг үзээгүй байх. Өгтлүүдийн тамаас чи амьдаран гарах хувьтай хүн байна. Өртлөөсөн идэлж яваа намайг Бертрам де Борн гэдэг байлаа. Өөрийн шав хааны агийг эцэгтэй хагаралдуулан дайсагнуулж үр удмын холбоог тасалсан гих хөршөөлгүй ялд унсан билээ би. Үнэндээ бол Библийн сударт бичсэн шиг явдал болсон юм. Үнэн мөнхийн алдарт Давид хаан ойрын зөвлөх Ахитофелийнхэн үзүүртэй үгэнд орж хүү Абисаломтой оюун дундахгүй байлдаад өөрөө шархтаж шашин төрийн самуун дэгдсэн гэдэгтэй үүнтэй төстэй явдал болно гэж өөрөө ч би бодоогүй. Үг үйлэн хямгадаагүй гай ата жөтөө нэрмслээд үстэй толгоогон гартаа санжуулаад үүлэн идэлж явнаа би гэж байгаа. Энэ хүний толгойг таслаа хайчихсан. Тэгээд ганц толгоогоо там дотор чирээ явж байгаа. Ийм заяагүй амтан. Дараачихын тамийн хамгийн хэцүү хэсэг рүү оръё. Үр хүүхдүүдээс уравсан нүгэлтнүүд бол одоо хамгийн хэцүү урамгчд болж таарч байгаа. За тэгээд энэ хүмүүсийн хамгийн том төлөөлөл нь хинбэ гэхлээр Угулино гүн гэдэг нэрийн Угулино гүн гэж хүн байгаа. За энэ хүн бол яаж өгсөн бэ гэхлээр өөрийнх нь түшмэл нь урваад Өсөглөнгийн цамхаг гэдэг газар ганцаараа ингэ хүүхдүүдтэй цуг хорч хайсан тийм хүн байдаг. За тэгээд энэ хүн үр хүүхдүүдээс уравсан гэж байгаа. За хамгийн аимшигтай нь бол өндөр цамхгийн оройд намайг үр хүүхдтэй минь цуг үүд хаалга цонхыг нь торлож таглаж бидүү хоройд өлсөөж зовоож алсныг өнөөдөр мэдэх хүн байхгүй гэд тэгээд дурсаж байгаа. За бүхийнхэн өмнө би нэг удаа хар дарж зүудэлсэн юм аа гэж байгаа. Энэ их сонирхолтой. За тэгээд энэ дээр бол нөгөө хүүхдүүдтэйг цуг тамд орцсон байгааг хэлж байгаа. За тэ хойноос нь болгоод хоолын ам тагжирч хатаад үгч дуугарч чадсангүй ходоод хоосон хүүхдүүд минь л гонгинуулан уйлж байв. Бодоод яах чаргагүй гомдлын нулимсч туссангүй. Өөрийнхөө заяагүй байдлаас олж хүүхдүүдтэй хүртэл шоронд хорсон заяагүй хаа. Алмаа балаан дунд ангааж гүлийн зогсож байтал ажигч хаан Асилмүчо хүмүүс намайг хараад минь та яасан хачин харна вэ гэж асуухыг яана гэж байгаа. Өлссөн хаан хүүхдүүд рүү их сонин хараад игэлсэн. За тэгсэн чинь өдөржин шүнжин би үл хоолгүйг нэрхлэж хичнээн чудав өглөөний нар үүд таасны сим хийгээр тусахын цагт бид өөрсдийгөө таних аргагүй ясан хэлхээ болж үзвэ гэж байгаа. Өлбөрөхдөө би хуруугаа амандаа хийж химлэхийг хараад үр хүүхэд минь одоо ингээ хуруугаа идэж эхэлсэн байгаа байхгүй өлсөндөө. Тэгсэн чинь хүүхдүүд нь намайг идчих надад ч амар өчүүхэн би их та өгсөн өөрөө одоо гэсэн. Хүүхдүүдэд итсэн. Хамгийн заяагүй эцэг одоо. Энэ хүн бол одоо хүүхдүүдээсээ урвсан, ходоодод тагсан. Заяагүй өмхий хаан байх. Энэ бол одоо эртний гректээр гардаг нөгөө домгийн л үргэлжлэлтэй нөгөө Уранус хаан яасан бэ гэхээр нөгөө хүүхдүүд нь өөрийнх нь одоо
байр суурийг эзэлнэгээд өөрийнхөө хүүхдүүдийг идээд тэгээ гээ чулуу өмгүүлж Зевсийг аварсан гэдэг домог өгдөг шүү дээ. Тэр домын үргэлжлэл. Гэхдээ энэ бүр имэгнэлтэй хөлбөр нь болж тавирч байгаа. Үлсэглэн хүүхдүүдийг нь давж гарсан тийм аимшигтай одоо заяагүй хаан. Тэгэд хоосон ходооттой там дотор хамбламын гавлан ясыг мэрээ явж байгаа ийм заяагүй оровгч одоо туйлдсан эр хүний лимж гарч ирж байгаа. Энэ бол одоо хамгийн амжилттай хэсэг. Миний бодлоор бол одоо Дантегийн нам дээр гарч ирдэг. За тэгээ 34 дахь дайлан бол орж ирнэ. За 34 дахь дайлан бол одоо сүүлийн дайлан. За энэ бол одоо тамийн төгсгөл Люциферийн орон хүүтрээд ихсэн гэж байгаа тийм. За яагаад хүүтэрсэн бэ гэхээр Люциферийг бол дүрслэхдээ яг сонирхолтойгоор дүрсэлж байгаа юм л та. 3 толгойтой 6 далавчтай. Тэгээ далавч нь маш хүчтэй сэвдэг учраас ойр хавийн хамаг юм көлт байсан. За тэгээд хүний хэлээр ярьж чаддаг. Уг нь бол хэрвээ нөгөө Lost Paradise буюу алдагдсан Деважинг унших юм бол үгээрж ярьж чаддаг нөгөө Деважинг авчрагч хамгийн л гэрэл гэгийг авчрагч хамгийн л мундаг сахиусын тэнгэр. Тэгээд ер нь их ухаантай тий. Мефистофел литерээр жиш авах юм бол их л мундаг хүн байх гэдэг. Гэтэл энэ ч бол үгээрж ярьж чаддаг адгийн амтан байна. Үзэрийн амтан гэх юм уу да. За тэгээд 3 толгойнх нь 6 нүднээс нь усан нулимс цэвдэгшиж 3 агуу шиг амнаас нь цусан шүлс тусалж байваа гэж. 3 аманда хорвоо ертөнцийн хамгийн адгийн 3 урвагчийг бол амандаа зуусан байгаа. Нэг нь нөгөө Юд. За тэгээд хаан Цэзарыг бол амийг нь хорлсон хар санаад бурууд тус. За тэгээд хажуутах нь бол одоо түүний хамтрагч Касси байж. Касси. Хамгийн түрүүнд Касси утгалдаг байх шүү нэрээ. Тий. Энэ гурав бол одоо Люциферийн аманд бол ингээд баригдаад зажлагдаад ингээд тарчлаад байж байгаа гэсэн үг. За тэгээд үндсэндээ ингээд сайн бодож үзэх юм бол энэ их учиртай болоо хөвчөж байгаа. Энэ чи Люциферийн одоо хэний бичиж байгаагаар бол одоо Дантегийн бичиж байгаагаар бол энэ тамийн энэ ирэлгийн хаан бол одоо үгч ярьж чаддаг. Тэгээ хүмүүс энийг яагаад ярьж чаддгүй одоо энэ Люцифер ч нь одоо орчин цагийн зохиолоор их ухаантай үг мүг ярьдаг их сэргэлэн хүний одоо дутагдлуудыг ашигладаг тийм завхай сэргэлэн юм байдаг. Яг хүний үгээр ярьж чадсангүй гэдэг. Люцифер яагаад там руу явах болсон шалтгаан бэ гэдэг нэг асуудал гарч ирсэн. За Люцифер яаж там руу явсан бэ гэхээр хүмүүс бурхан өөрийн тойрол одоо бурхан хүнийг одоо христийн шашнаар бол бүтээчээд байж хахад бол яг ирэм дараалалаар бол хамгийн бурхны дүнгиж араас бичигдэж байсан хүн бол одоо хин сахиусын тэнгэр Люцифер байсан. Боёо их бардам, их омголон. Бурхны өмнө л одоо сүгдэж мөрөгдөг, өвдгөлдөх тийм одоо сахиусын тэнгэр байсан байхгүй. Тэгсэн би миний одоо хамгийн сүүлийн бүтээл тийм ээ хамгийн суут бүтээл юм чи үүний өмнө одоо мөрөг гэхэд бол одоо Люцифер зөвшөөрөөгүй байдаг. Тэгээд энэ бардамлаас нь болж одоо Деважин дотор дайм болоод бурхан сахиусын тэнгэрүүд хоорондоо ховоогдаад ингээд явсан гэж ярьдаг. За тэгэнгүүт тийм учраас нөгөө хүний өмнө мөргөөгүй хүн чөтгөр чинь яасан гэж хүний хэлээр там дотор ярих байдэ. Тийм болохоор хүний хэлээр бол яриаггүй байдаг. Дантегийн хувьд бол хамгийн гол бурхныг таньж мэдэх Деважин төгтлөх гол зүйл бол хайр сэтгэл гэсэн. Хайр сэтгэл бол халуун дулаан илчтэй. Одоо хамгийн ихний дуулал дээр гарсан шүү дээ. Тамийн үүдэнд бичсэн хэсгийн 3 дугаар хайлын юм гардаг. За. Тэнгүүт чинь хүний хайр гэдэг бол илчтэй халуун дулаан зүйл байдаг. За тэгвэл урвалт энэ одоо аимшигын энэ зүйл бол одоо хүүтэн цэвдэг зүйл. Тийм учраас ийм том нуур одоо мөсөн нуурыг ингэж бүтээж хүүтэн цэвдгийг энэ чинь бол төрсөлж хаалгасан байна. За ингэж тамыг төв нэг юм одоо 5 гарч ирж байгаа. За тэгэхдээ бол одоо Люциферийн нуруунд дээгүүр нь яваад ингэж уруудаж явж ийснэ гинт өгсөд эхэлсэн. За тэгээ багшаас асуух. За та бид хоёр чинь одоо үргэлж доошоо уруудаж тамийн оролт хүрээд бид өдгөө өөдөө наран зүтгэж байгаа нь байна. Ойлгов үхээрийн дод твээс өөдлөхийн дээд төв рүү явж байна гэж. Одоо жишээлбэл ингэж уруудаж явж байгаад ертөнцийн нөгөө талд гараад ирчихсэн учраас буцаад өгсөж эхэлж байгаа. Гигийг олж харж байгаа. За тэгээд энэний төгсгөл нь юу вэ гингүүд их болсон дэлхийнхэн бараг
эргэж зүхийн заяа юу да. Үүдэн дэвтэр оршвоо гэж байгаа. За ингэж бол одоо ариусгалын ертөнцид ирж байгаа. За тэгээд Дантегийн тамыг хэрэг ингээд унших юм бол ерөөхдөө энэ мэдчлэн маш нарийн хэсгүүд бол асар их гардаг, ойлгох гээд их бэрх. Одоо бийл гэхэд Хасбаатар гон орчуулга, Цахилгаан гон орчуулга. За тэгээд англи хэл дээрх орчуулга, орос орчуулга гэдэг дөрвөн орчуулга зэрэг тавьж уншаад 9 лекц уншаад нэг нь комментар ном уншаад одоо ойлгосон юм маань энэ хэмжээнд байна. Тэгээд миний ганц олж харсан зүйл бол там гэдэг бол төгсгөл биш шүү гэдгийг Данте хэлж байгаа. Тамаас гарах боломжтой. Там гэдэг бид нар бол ийм төрлийн нүглүүд байна. Бид нэр эднэрийг үлддэг юм байна. Гэлээгэхдээ хүн та битгий зөвхрөөр. Бид нарт гарц гаргалгаа бий. Бид нар бол хэрвээ та амтналаг чанараан дараад бодол санаагаа удирдах дээшин тэмүүлж чадах аваас та бол диважинд руу хүрнэ. Та сайхан амьдралаар амьдрч чадна гэдэг итгэл найдварыг өгч байгаа. Тийм ч учраас энэ зүйл бол комедиа гэдэг нэрийг авсан. Анх түүний хувьд энэ бүтээлийн бичгтээ бол зүгээр комедиа гэдэг нэрийг өгсөн байхгүй. Одоо зүгээр төөс ч гэх юм уу, хошин шог жүжиг гэдэг нэрийг өгсөн. Түүний хожим уншсан хүмүүс за энэ бүтээл бол дэндүү тэнгэрлэг бүтээл байна. Энийг бол одоо тэнгэрлэг төөс гэж нэрлэх юм байна гэж нэрэлсэн байдаг. За тэгээ шог жүжиг гэдэг бол бидний мэдж байгаагаар бол хошин шог инээ тэрэ гэсэн үг биш. Шог жүжиг гэдэг бол одоо үндсэндээ бол эмгэнэл жүжигийн эсрэг нь буюу гой сайхан төгсгөлтэй бүтээлийг л шог жүжиг гэж байгаа. За тийм учраас энэ бүтээл бол өөрөө хүн та одоо хоёулаа тамыг нь л уншсан болохоор их зөхөрж магадгүй. Гэлээ гэхдээ урт хугацаанд бол ариусгалын ертөнцөөр дамжаад диважингаар яваад хүмүүс бид бүхэн бол одоо гой сайхан амьдралыг зөв сайхан сонголтыг хийж амьдрах боломжтой гэдэг итгэл найдварыг өгсөн хонглын цаана гэрэл биш үү гэдгийг бэлэгдсэн ийм бүтээл болж таардаг. Тийм учраас хүн болгон энэ бүтээлийг одоо уншиж тийм ээ. За миний өнөөдрийн амьдрал төлөв байдал минь юу вэ? Одоо Данте бол энэ бүтээлийг бичиж эхлэхдээ бол одоо 30 гаруй настай, яг 30 гаруй настай хүн байсан болж таарч байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл их сургуулаа төгсчод 10-аад жил амьдарч гисэн. Ер нь би юу хийж бүтэв, яав юу гэд төөрчгсөн. Тэр цаг үед тэр одоо midlife crisis гэдэг нь шүү дээ. Бараг тэр үедээ бичсэн бүтээл болж таарах гэдэг. Тийм болохоор бас сонсож байгаа хүмүүс маань энэ бүтээлийг уншаад заавал ингэж нарийн ширийн уншихалгүй хүн уншаад за миний амьдрал хаана явж байна? Би энэ түүхэн дөрүүд энэ домог туйсан энэ дөрүүдтэй өөрийгөө харьцуулж үзэхэд би хаана байна? Данте өөрийгөө Виргилийн шав болгоод Платон Аристотелоор таалуулж болоод тахад бид нар ягаад өөрснийгөө уншиж эднэртэй нэм зэрэгцэж одоо өөр тамшаалж болохгүй гэж тийм ээ. Тийм учраас үзэгчид маань бас энэхүү бүтээлтэй танилцаад өөрснөө танилцаад бас хараараа бид нар бол азтай интернет дээр Хасбаатарын орчуулга үндгүй байж байгаа. За тэгээ саяхан гарсан шинэ Цахилгаангийн орчуулга ингээд бэлэн байж байна. Монгол хэл дээр сонгодгүйд 2 удаа орчуулгадах нэг ховор тохиодог. Тийм учраас энэ бүтээлтэй бас өөрснөөхөө хэмжээнд танилцаж үзээрэй гэж зөвлөж үзэхээр байна. Яг бүтэн 3 ариусгалын оронд яваач ингээ явчих юм бол одоо барахгүй юм болно. Өнөөдөр хоёлаа тамыг нь л ярьлаа. За тэгээд та бүхнийг энэ бүтээлтэй танилцаж уншаарай л гэж үсэе да. За сүйдээ баярлалаа. Яг энэ за миний тоодж байгаа чи хэдэн сар бэлдсэн бэ? 3 сар. Айл тэгээ 3 сар айл яг л уншиж байгаа. Тэгээд нэлээд тийм стресстэй байгаад тэгээд за нөө там чи юу болж байна л гэсэн чинь уншиж байгаа л гэл нэг ингээл хэлсэн. Тэгээд Телеграм дээр тохойдоос гайхажсэн. За ингээд ямар ч байсан асар их хөдөлмөр. За энэ өмнө нэг бас уншаад бид бүхэнд үзэгчдэд бас танилцуулсанд бүсгөөдөө баярлалаа. За тэгээд хүмүүс үзэгчдэд та бүхэнд бас Данте Алигиригийн за Тэнгэрлэг туйлсын там зүг тамын л ярьлаа. Одоо энэ чинь Деваж ингэж бас байгаа тийм ээ. Ариусгалын орон гэж байгаа. За тэгээд дараа дугаараар бас сэргэн модалтын дугаарууд нэг үргэлжлээд явна. За тэгээд цаашаа одоо Донателло за Шекспир бол яригдах хэрэгтэй. Англи сэргэн модалт. Макиавелли. За Никколо Макиавеллиг бол заавал ярих хэрэгтэй сэргэн модалт. Иронимус Бошх. За их мэтлээ ингээд манай сэргэн модалтын дугаарууд маань үргэлжлээд явах багмаа ярих юм үзэж та. За ингээд өнөөдөр хүрэлцэн ирсэн цаг заваарга. За энэ их хөдөлмөрийг одоо даваад гараад ирсэн өсгөөд бас баярлалаа. Ингээд их хүнд үзэгчтэй.
Сэргэн манталтын дараагийн дугаараар өсгөө бит баяртай уулзаарай.